За cheers guys. Cheers. Ямар тулгач ба. Ямар саагүй тулгач. Тулгачаа тавьгүй. За. Ашаа загнуулаад хэлчихтэй. За, сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бид бүхний хүссэн хүлээдэг Төмслөв подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд уламжлалсараа бид бүхэн хостаа анхлуунтайгаа. За, тэгээ хоёр зочинтойгоо сууж байна. Тэгээ өнөөдрийн хоёр зочноор маань та бүхний одоо хүссэн хүлээсэн. Хүсэмжит бийгий гэдэг. Залуу маань ирсэн байна. За, өрсөн баярлалаа. Би ярьсан баярлалаа. Тэгээд нэрнгээсээ айгүй олон хүн хүсдэг комент бол подкаст болгоны дугаар болгоны доор ирнэ биги гэдэг комментиг би харсан шүү. За. Тэр үнэн тийм англиана. Үнэ. Тэгээд биги ахыг оруулъя л гэсэн хүмүүс их байдаг шүү. Тэгээд Араас нь хүйлдэв. Тэгээ ардаас нь бүр одоо бүр шаналгаад одоо бүр үнэхээр хэцүү тайван шүн заалгаж Бүх маалгаад подкастны доор орж. бүх подкастны доор тэгээ маш олон лайктай тэр нь байдаг тийм. Гоё юм. Би 8 хчиг шалгах шүү за. 8 оруулъя, жижиг хчиг оруулъя, 8 оруулъя л гэсэн комент маш их байдаг. Тэгээд 8 маань ирсэн байна. Тэгээ ийм хоёр зочинтойгоо хамт хостойгоо хамт пүү миний би ингээд дөрвөлээ хамтдаа уламжлал ёсоор сайхан подкастаа бичгээд бэлэн болсон байна. Тэгээ та бүхний ажил үйлс сайн бидтэй 7 хоног болгоныхаа дугаарыг диссэн ядан хүлээсэн үү. Тэгээд энэ дугаараа бүгд хамтдаа эхэлцгээе. Тийм ээ хангар үнэ. За тэгээ сайн сайхан юу яцгаана гаш. Анхлуунаар сайн сайхан юу байна? Та нөө бэхжүүлэгчтэй яваад байгаа юм. Нэг юм сони ярьж байгаа. Аха. Шүлстэй яриад. Яадаг аппарат юм уу те? Нөө Тийм шаазан. алайнер гэдэг. Тийм би асуух юм. Алайнер. Тийм. Тэгвэл нэг юм шами жоох юм яагаад гэдэг. Би тэгээ зүгээр томлоо. Өчигдөр би үнэтэй бүр тайзан дээр гарч. Өмнөх нөгөө нэг ядгаас илүү гойгоо дасцсан л байгуултай байна. Тэгтээ баг анзаарч Өөрөө ч мэдэхгүй ярьсан. За эхэлцгээе. Англиар сайн сайхан юу байна? Энэ 7 хоногт ажил үйлсэн амжилттай сайхан бүтсэн биз дээ минь дөө. Тэгээд аз жаргал сайн сайхан бүхнийг дүүдээ хүсэн өрөөдөг дөө. За баярлаа. Энэ сайхан дуугаа бид гурав чамд зориулъя гэж бодож чинь. Тэгээд хүлээн авна уу? За сайн сайхан байна. За надаар гэх юм бол яг сүүлийн 1 7 хоног ер нь жоохон чанга байсан. Би өвдөө бас дахиад имлэгээр яваал. Тэгэл ер нь ханаа төрхөөрөө жоохон хүндрүүлчихэд байгаа гэх юм уу. Хүүтэнд жоохон мэдрэгдэл мөнхийн хоолой өвдөл тэгж явж байгаа. Тэгэл яг өнөөдөр л ер нь нэг гайг өнгө орох юмдаа ороод подкастнда зориулаад бие идэгчээл бүрээдэрлээ. Подкаст болох чинь ингээ идэж мэдгээд. Тэгэхгүй би чинь яг нөө плей таймын үеэр бас нөө өвдснөөсөө болоод хоёулаа чинь плей таймынхаа айгу гоё бас юм цуцлсан шүү дээ. Тийм тэгээ би одоо ер нь ажилтаа үедээ жоохон анхааралтай байхгүй бол ер нь амархан өвдчихгүй дээ. Тэгтээ бусдаар бол дэжгүй. Бусдаар бол ажил амьдралаа сайхан байна. Өвдсөн ч гэсэндээ ажлуудаа сайхан амжуулаад гоё яваад байж л байна. Одоо дулаар чинь сайхан ирүүл байгаарэ. Энэ жилийн плей таймаар хоёулаа одоо болох. Энэ жилийн плей тайм болохоос өмнө би бол гэрээсээ бараг 7 хоног гарахгүй гэж бодож байгаа. Зүгээр бүгээл шүл угаал гэртээ гівж байгаа. Тэгэл гинт күрт өвлийн уцтайгаа гарч плей таймд орж мордог юм уу яадаг. Ямар ч нэм бактери ойртуулахгүй. Тий. Ерөөсөө өмсөлцөхгүй. Тэг пивэ буцалгаж уuna. Тий. Хүнтэй өмсөлцөн шүү дээ юу ярьж байгаа. Ариутгаж өмсөлцөн. PCR өгүүлж агаад. За нэг тиймэрхүү л сонь сагантай. За манай хоёр зочноор минь юу байна? За бигийг эсгэлэх үү. За надаар сонирсох юм бол ерөөдөө бол саяны хугацаанд хувийнхаа ажлуудаа хийгээд ер нь байлаа. Тэгээ би ч ерөөдөө бол мэрэгжлийн бүжигийн багш, мэрэгжлийн бүжиг дэглээч, тийм мэрэгжлийн бүжигч юм байгаа даа. Тэгээ давхар өөрийнхөө уран бүтээлээ хийж байгаа. Тий. Тэгээ тэр болохоор ерөөдөө дуулдаг. Вау. За хилээ хийсэн. Тэгээ өөрийнхөө дуунда энэ сараас гаргаж эхлэх чаа. Тэгвэл энэ дугаарын бүх нөгөө нэг шилжилтийн хэсгүүдийг чиний дугаар авчих уу? Болно шүү дээ. Би тэр тэгдэш нэр артист орохоор дууг нэвдэг байхгүй. Одоо зарим дугаарууд дойдын дуунууд явж байгаа гэдэг ч юм уу. Тэгээд явчихдаг. Гэхдээ би дөнгөж бүр яг шив шин артист болж байгаа болохоор бас тийм дуунуудаа гаргаж байгаа. Тэгээ явандаа гоё сонголттой болоод ирэнгүүт гоё хийж мөлөөс гоёлаа. Тийм тэгээд татгалцчлаа л да гэхдээ. Гөө. Тийм тэгээд тэрнээс өмнөх юм бол Фойвогийн Канад оролцсон. Одоо жижигтэй хамт 2 сарын хугацаанд тийм Канада болсон байгаа. Тэг өөр сонин сайхан гэх юм бол тэр л байна да. Тийм тэгэл ажиллаа хийгээл, уртгаа хийгээл тийм. Мэлээ. Манай намингор сонин сайхан байна. Жижигэгээ дуудаа авчихлах уу? Тийм болно. Би яг хоо одоо яг сүүлийн 7 хоногч гэх юм бол яг гоё амралттай. Саяхан нэг 20 жүжиг гээд нэг жүжигт оролцоод тэгээд тэр дуусаад тэгээд дараачийн имлэг ортлоо яг зүгээр ингээд гіврээд яг сайхан өөртөө амралт өгөөд гэрээсээ гарахгүй хүссэн нөгөө нэг хадгалж исэн киногоо үзээл гэртээ бүгээл. Bloodhounds үзсэн үү? Үзсэн. Гоёсэн тий. Гоёс.
Тий. Хамгийн сүүлчийн нөгөө нь хоёр ахыгаа харчаал. Гэл. Тэгээд Нах нар гоё илээ. Гоё биеттэй л. харин Тийм сайхантай байна. За надаар ч явах те. Тэгээд өчигдөр би сторигоороо бүх сайхан ярьсан. Тэгээ лайв хийсэн гэдэг. Тэгээ би манай подкаст болохоор үндсэндээ бол нөгөө нэг ганц бие амьдралын тухай ярьдаг байхгүй юу? Ганц бие амьдрал маань хэр явж байна? Хүнтэй болцож гэнэ болцохгүй нүг л яриад эхэлтийн. Тэгээд дөрөв сайхан яриад эхэлтийн. Тэгээд тэр сэдврүүгөө бүгдээр сайхан ороод явцгаая. Ойрд юу н хэр болцож байна? За амглан бол асуултгүй аягүй сайхан болцож байгаа гэдэгт найдаж байна. Бүс аягүй аз жаргалтай нүдэн бүр ингээ гэлзаад бараг би яг сүүлийн подкастыг үзээд тэгээд яг лон гэл тэгэл маш аз жаргалтай байгаа. Амглан маань одоо тэгээд За цагаалаа марчгүй. цахайлан холор тэгээд манай хоёр маань ер нь ойрт болцож байна уу? Ямар болцож байна уу? Хамгийн сүлд хизээ болцоо. би ингэсэн ингээд подкастыг мэдж байгаа шүү дээ. Тэгээд ингээд оролцооч гээд тэгэхээр би ингээд завгаасаа яг хизээ болцсон гэж асууна гэж би бодож байгаа байхгүй. Тэгээ ингээд би хайсан. Тэгээ олтоогүй надад. Тэгээ би ер нь бол ингээд ганц би амьдралыг бол амар гоё ярина. Тэгээ болцоог бол би бол ер нь бас жоохон хэцүү. Зүгээр хамгийн сүлд ер нь хизээ болцоо гэхээр ер нь болцоогүй юм. Тэгээ ер нь болцоогүй. Кофе жуугаагүй үнтэй. Яг эрэгтэй хүн тойлохноос яваад тийг. Гараа дээр салхилийч гээгүй. Хойлож болцоогүй те. Тийм шүү дээ. Та хоёр болцоогүй юм уу? Би тэр болдож амжаагүй юм шүү дээ ерөөсөө. Тэг амжаагүй юм шүү. Чи нэг аваад ганц болцчихгүй. Тэг нэрээ болцоогүй бол яг нилээ удаж байна. Хүн амтан гомдохгүй ийз. Одоо эний чин сонсоод хүүшээ гэж тэр чин болцоо гэсэн шүү дээ. Гэт. Гайгүй. Хүн амт үлдэг үстэй. Хүн амт үлдээгүй ийз чи сайн шүүсэн би зөөрөө. Асуудалгүй. Бүгдээр нь бичсэн тийм. Би маргааш подкастер чамтай болцоогүй ч хэлэх болно. Чи бит юм яриараа доор. Би ер нь жоохон тийм хүнтэй шууд уулзч чаддаг байхгүй жоохон ичимхий төрлийн. Яг тэр тийм харилцаан дээр. Тэгэхээр нүдэнд нь ингээ байн харагдаад ингээ дагаад Эхлээд яг зүгээр нэг өөр шугамар танилцчаад дараа нь ингээд засаад ингээд таньдаг хүнтэйгээ уулзвал бас зүгээр юм. Тийм гайгүй. Бигийн сүлд хизээ болцоо. За жоохон бодоод тэгсэн дээ. 1900 Чиг дээр. Өмнө жилийн 100 болц юм уу? Яа. Тийм зүгээр нэг охинд танилцаад Аха. магшаачдсан. Зүгээр л би тэр охинд танилцсан. Тий. Тэгээ би тэр магшаарч. хаана магшарч идэв. Зэсэнгийн Зааж. магш гадаа магш. Яг хөө тэр лагер уу? Тэр яг миний нөө хотод. Тэр нөө миний орох туртай газар байхгүй. Нууц ордог газар. Бид нар тийч бид нар тийм газар амар хэрэгтэй Тий. За хүмүүс тэгтээ орог мэдж байгаа хта поча гэдэг газар. Тийм. Зайсангийн юм. Үгүй. Аим сонсч ирсэн нэр ах юм. Шангрилагийн юм. Гоч юу? Гач биш. Поча гэдэг нэг Шангрилагийн эсрэг талын нэг Олимпик газар илүү. Тий. Энэ 3 дахь та чи мэддэм шүү дээ. Нөө тийм магшаад байгаа газар үү? Нөгөө Солонгос vibe-тай газар шүү дээ тий. Чи нөгөө Яг нэг юм Яг Солонгост байгаа. тий, Солонгост байгаа юм шиг Солонгост тийм байгаа. vibe-тай газар шүү дээ. Тий нэрээ. Тийшээ орж исэн юм биш үү? Тий. Нөгөө Япон 3 давхрт мөн үү? тийм үү. Солонгос газар гэдэг чи Угаасаа Япон. поча гэдэг. Ингээд таа. Биш тийм чи Японы газар байдیں۔ Тэгээ тэр food court food одоо флорд бол юм уу? Микор амжилуулээ тэр өдүүлээ. За тэр яг өнгөрсөн. Модны өртөөс нэг тийм солонгостой юм шиг газар байдаг тий. Дүндээ мөн. Тийм тэр бас Саун уу? үгүй. Хоолны газар ирээдээ. Миний нас Түндээ мөнгө саам. Түндээ мөнгө саун байдаг гэсэн Яг саун байдаг. Тэнд бас тэр нөгөө нэг би орж үзээгүй шүү. яг бас юм нөгөө нэг юм асарт сууж байгаа юм шиг тийм vibe-тай тийм солонгос олны газар байдаг. Одоо нөгөө нэг улаан өнгөтэй нэг асарт ингээл солонгосчууд Ажмаа гэдэг авдаг уу? Тийм vibe-тай газар бас байдаг. Тэр бол бас нэг хаяа ганц орох. Тэр чинь их найтын бэнийг тохортой юм уу? Модны иргэдэг. Модны иргэд. Тэр зайсандуудыг бүгдээр мэднэ үстэй тэр нөгөө зогсоол дээр байдаг. Улаан юутай. Бас уу. Тий. Бөөнөр гин магшаартай газраар үсэлсэн. Нэг тэрийг мэдхүү төгөөш. Тэр амар гоё шүү дээ. За хоол ярьснаас ер нь бүгдээр гоё иймэрхүү сэдвэр ярил л та. Одоо анхны болзон дээрээ идэж болохгүй төрлийн хоолнууд. Цөв. Миний хувьд бол бүргэр. 5 цулын шүл. Яг 5 жилийн шүл амар муухай байна шүү дээ. Ер нь тэгтээ 5 цөлгийн гоё. шүлгийг бас нэг Өнгөр ингийн бас үедээ жах бас нэг амар нэг идээд байдгүй л үстэй. Тэ ховор төгөлтөлд Тэр хонь байна гаргахаар л идэж. Бүргэр идэхэд надад бол асуудал үүдсэн шүү дээ. Чамд асуудалгүй.
Нэмэлтээ хүмүүс ч Эмэгтэй хүнд чинь бас хэцүү. өөдөөс нь нараа амаа мангар тамнаагээл ингээд ахаар бас хэцүү л юм да. Гэс тэгтээ нэг юм дээр баригдан л харч байгаа тэнэг штэ. Тэгэл нийлээ шахан бүрээр идж өгөөл тэгэл. Цохиж өгөөл нэ. Тий, тэгэхгүй бол амар ингэж мэнгэл. Амар том атснаа ингэж шаглаа. Гэтэ анхны болцоо болохоор тийм бах тий. Явандаач бол тэгээд гайг ах уу. Яванд бол задрах бах тий. Би нэг болцоо гэдгсэн чинь яг хоол гэдгсэн чинь тэгэл нэг юм тэр ер нь жоохон хээгүү төрлийн юм л дээ. Тэгээ болцъё гэд би гэл юм байна л да. тэгээд зайсангийн нөгөө нэг юм дараалсан шорлог гэдэг зам дээр байдаг. Тэнд ингээд эрдгийн. Тэгээд би идэх юм байна. За гэд. Тэгээд Хусыг гэд те. тэг би идээ гэд. Тэгээд бараг тэр ингээд бараг нилээ идэх битээр ингээд ламтлаа л идэл яваадсан шүү дээ. Бүр ингээд сонио. Тэгээл нөгөө нэг сандал дээр нь суугаал нөгөө нэг шорлогоо идэл юмаа яриад та дараагийнхлаа авчуу гэж авчаал идэл. Сайдсан байна те тэгтээ дүү. Сайдсан. Тэр чи одоо шорлог талж аавна гэж байх шүү те. Тэр ихтэй уг нь яг чинээсээ болцгоо гэж асуусан байхгүй. Яг бас Шорлогийн болцоо юм шиг. тий. Тэгээд Vibe нас гоё илээсэн. Шорлог амталгаа Тэгээ чамд өөрт чинь гоё юм уу? яг тэр хүн нилээн сайн байсан. Тэг тийм болохоор тэгээд яг л зүгээр хамтгээ явж байгаа нь гоё л байсан. Таад хамгийн түрүүнд хоол иж өгтөө нэг юм гарын хоол идэж шүү те. Түүндээ хоол иж өгтөө. Нэг 3 4 дахь болцоноос эхлээд нэгэндээ хоол иж өгдөг бэ? Болцсон уу? Тийм би хэлж байгаа юм. шууд гойм чанж өгнө шүү дээ. Андэр хийж. Тэр хоол чинь юу гэдэг вэ? Эхний тэр нэг хоол. Ер нь эрэгтэй хүмүүс ихлээр хоол иж өгдөггүй юу? Би тий. Хинийхээ гэрт байгаагаас шалтгаалх юм Ер нь бол шүү дээ. тий. Ер нь бол тэгдэг. Би болохоор ер нь бол гарын ганц хоол өгдөө. Тэр нь кола чикен гэдэг байхгүй. Тийм кола чикен. Гой хамттай хоол шүү. Иж үтсэн юм байна. Соус нь кола болох юм байна те. Тий, одоо колагоор буслах гэсэн үг байхгүй. Тэгээд буслахсаар байгаад ингээд ийм чихэрлэг соустай болчдөг. Өө наач амар дуртай. Манай их чиг Манай найз дуртай. тоочийн сургалтанд явчаа тийм колото чикен айгу баяраар хийдэг байсан. Айгу гоё амттай туршиж үзээ. Тэгээ анзаараад хад хүмүүс амар өөр хийдэг юм билээ. Би болохоор ингээд соусын бүр ингээд одоо юу гэх юм 100-аар л дуулаад итгэрээ байгаа гэдэг. Хүмүүс болохоор амар шинхэн юм гэдэг. Дараа нь хийж өгөө. Бид гуравтаа. Өө манай хоёрыг битгий хянаач тий. Би бол ногоотой шүү дээ. Яг ээжээс сураад ингээд яг яасан юм тэгэл. Ер нь бас жоо хоол ихтэй жоох юм уу. Тэгээд ногоотой шүү. Монгол хоолнд амар гайгүй. Илдүү янз бүрийн хоолн дээр бол амар хэцүү. Эхний хоол дээр шууд хуушур муушур хайрал хэлвэл яах вэ? Юу хэцүү юм а тэгээд ч одоо дараагийн удаа яах юм бэ? Хуушур гоё штэ. Хуушур ч 3 хот гарсны дараа л болно. Би тэгээд яг үнэхээр яг эхлээд бол өндөө хоолн дээр жоохон таарууг хэлждэг байхгүй. Гэтэ би яг нөхөрт гараад явах юм бол би яг үнэхээр хоолны сургалтанд сууна гэж боддог. Бүр яг үнэхээр цагаад бол би шалыг зоглон арчин гэдэг шиг. Сургуулийн суух шаардлага байх зүгээр. YouTube-ээс арай л хийчихдээ штэ. Үгүй би гоё нөө практис хийж яах юм бол хоолны тийм сургалтаас ондоо юм билээ. Бас тийм баг тий. Би тэр нэг группт явж үзээд группт гинэ одоо группээр хоол хийдэм байлээ л дээ тийм. Чин тэгээд тэр хоолоо өөрсдөө хийж иддэг. Хаяа фэнси хоол мал хийж үздэг. Тэгээд шал ондоо юм билээ. Яг нэм нэвтрүүлэгт ороод байгаа юм шиг ингээд амар яар сандр одоо тэгэрээ гэл нөгөө гал насаад нөгөө буцаж буцлаад одоо наадах тэр хутга гэдэг айгу гоё. Тэр их гоё болцоо. Тэрийг би баян санал болгодог. Би нөгөө юутай болохоор ингээд нэг шүлсэн ингээд гинт ихээр яхаа. Тэгээд нэг хэсэг ингээд шүлстэй яриад идэв шүү. Сарыг айсдаг. Би яг нэг тийм YouTube үзэж нэг юм сурсан үеийн хүүхдээс биш юм шиг байгаа маа. Гэтэ яг хөө манай найзуудаас бас YouTube үзэж авал сурцсан мурцсан. Тэнгүүд одоо би ингээл юм хомыг YouTube-ээс үзэж сурна гэдгээр надад ерөөс нэг ордоггүй шүү дээ. Сонио. Манай дүү муу бол одоо ингээл YouTube үзээл англи хэлтэй болчих жоох. Тэнгүүд ингээд би яг юм махчилж ингэж нэг хин нэгнэр заалгаж ингэж яг хажуудаа ангихгүй л бол нэг юм сурдаг төрлийн хүн бас биш юм шиг байна. Яг нэг хэрэгцээний харахаар хүмүүс сурд юм шиг байна. Одоо би мото аваад тэгээд мотоны барилтуудыг би YouTube-ээс ингээ харж байгаа хөө. Тэгээд тэрнээс өмнө бол би мотог байхад бол тэрийг харахгүй шүү дээ. Тэгэл. Тэнгүүд яг нэг хэрэгцээний харахаар тэрэндээ ингээ нэг шамдаж ороод нэг сурд юм шиг байна. Тэгэхээр чи яг нэг хоол хийх хэрэгцээ гарах үед тийм ээ. Ахлууны амар хоол нь юу вэ? Гал хоол нь. Миний гайхалтай хоол уу. Би ч одоо өвдсөн үед нь битүүшүүл хийж өгдөг шүү дээ. Битүүшүүл гоё шүү дээ. Би тэрийг нөгөө оюутны байранд амьдардаг гэсэн аахгүй юу. Тэгээд манай гэрийн намайг нэг оюутны байранд амьдарч үзхүүгээд манай ах ихч хоёр оюутны байранд анхна амьдардаг байсан. Тэгээд би ах ихч хоёр дээр айгүйх нөгөө
байранд нь очдөг байсан. Тэгээ намайг 2 дугаар курс орсны дараа манай гэр яг нь хотод байсан ч гэсэндээ амьдарч үзэхгүй гэхээр би тэгээл та гэдэг нэг семестр амьдсан. Уг нь яг нэг жил бүртгүүлсэн байсан чинь корона гараад тэгээд болцсон байхгүй. Тэгээд яг тэр үеэр би нэг хөрхий айгу өвдгөө гэрээсээ холмол чаавас төө нийтийн шүршүртэй мяарцсан гівчээсэн чинь манай өрөөний охинд нөгөө юу гэвэл ид ширнэ гэдэг лөө. Ид ширэд тэгээ надаа нэг өвдсөн гэсэн чинь амар гоё битүүшүүл хийж өгчээсэн байхгүй юу. Бүр өрөөний маань ихч заяа одоо дээдлийн курс ихч байсан. Тэгэл би бүр тэрийг ингээ анх удаага ер нь тийм гоё амттай битүүшүүл идж үзэл. Тэгэл бүр өвдөөгүй байсан ч гэсэндээ тэрийг нэгж иддэг болол надаа нөгөө битүүшүүлөө игээд өгөөч гэл тэрэгчээс гуйдаг болол тэгсэн чинь сүүл рүү ихч бүр залхаж өөрөө хийж идэ. Би ч юм заагаад өгье гээд тэгээ яг ихчээс би битүүшүүл хийхийг сурж исэн. Тэгээ тэр маань бас амжилттай нэг ээжигээ өвтгөд ядаж хийгээд өгч хоолтой болсон ч гэх юм уу нэг түүнийг өвтгөд. Тийм. Өвдөхгүй бол өвтгөж байгаад. Тэгээ ер нь бол битүүшүүл бол маш гоё хоолоо. Гоё битүүшүүл өстой гоё. Тийм хоол хийж өгдөг хүүхдэд байх нэ. За таны хоол юу юм бэ? Айгүй их хүүхнүүдийг гэртээ дуудаад байдаг сурагтай. За Хэнийг гэдэг бас. Тоглоё ба тоглоё. Шүү гэдэг шүү дээ. Би одоо нэрээ юу хийж өглөө. Габи ахын тэр хоолны рилнүүд ямар хэцүү юм бэ дээ. Бүр үнэхээр өөртөө айгүй Габи чи энийг сонсож байгаа юм бол тэр шүн хоол их шүн постоо оруулах байл. айгүй зөвүүн те. Яг заавал оройгоор хоол ивчлэг орвол. Гол зорилго нь л тэр үлгүүд тэр хоолны хүмүүс хийдэг хүмүүсийн. Оо шээ. Гахаж өглөө. Би нэр юу хийж өгд юм бол. Бүх ахудлаа хүмүүсийг яриулж яриулсан л өөр дөр нь очихоор ингээл нэг мэдгээ болчдөг. Нарийн нэндээ Цав юм болоо. Толгоон ч юм бол нэг хоол орж ирсэн л байгаа шүү дээ. Хэл цав цав байна. Надад цав. Таахийн ихчд хоол хийж өгөөг юм уу? Тэгсэн чи бодоод ш тасан. Нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол. Хоёрдугаар хоол мал юм болоо. За. Ингэсэн юм бэ. Сүүл би хүнд биш дээ. Загас шарж өгсөн юм бэ. Ондоо. Яг загас юмнууд аваад тэгээ нэг урт ногоо юм шиг үлээ. Ингээ бүдүү харандаа шиг. Тийм ээ ер нь Сарамсны гол уу? Сарамсны гол шиг. дээгүүрээ юм боо. Нэг стейк мстейкэн дээр ингээ байж байгаа. Нэрийг мэдгүй байна. Тэр их гоё болт юм бэлээ. Тэгээд нэг юм яг загастай шараад гэж өгсөн юм байна шүү. Гэтэ загсан шарсан ч харин фейлдсэн. Би тэр нөгөө цав цаан хариултанд авч юу илээ гам билүү юу илээ. Юм шарахад хэцүү. Тэрэн дээр би ерөөсөө юу ч харж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тэн дээр шарсан чи фейлдэд наалтаа тэр ч уус өндөг шахаад л наалтаад байдаг. Уг нь ингээд бичлэг үзэхээр бүр бүтэн амар халааж байгаа. Тэгээд дээрэс нь ингээд тусал ус асгаад ус нь ингээд бүнжигнөөд тэнгуут юмаа тавьдаг гэдэг байхгүй. Би яг тэгсэн. Тэгсэн чи яг адилхан наалдаал түлэгдээд ингээд юм ухаалаад байгаа байхгүй. Тэгээд эхнийх нь фейлдээ тэрийгээ би өөрөө тэгээд хоёр дахь нь зүгээр ингээд хариулын таван дээр шараад тэгээд өгсөн. Тэгээд сүүл бодоод хахад би зүгээр туконд л хийчих хэрэгтэй байсан бэл. Тукогт юм тий. Туков. Тукогт юм. одоо дахиад хийвэл бол асуудал хийх юм шүү дээ. Тэг би хоолыг тэг юм гайгүй. Тэгээд яг бодоод хийчих юм бол өөрөө толгоонд төсөөлж чадах юм бол би Одоо ер нь нэг нарийн нандаа хоолндоо ер нь жоохон муу зүгээр яг үндсэн Монгол хэдэн хоолнуудаа бол янз нэ. Яг тэрс ч одоо нэг хоолны ийм аккаунтууд амар их болсон шүү дээ. Тэгэл тэн дээр ингээл харахаар амар гоё рестораны хоолнууд тэгэл тэднийг яг туршиж үзег болохоор мэдэхгүй л энэ фейлдгээс айгаал ер нь хүнд нэг хоол иж өгөөгүй бодлоо. Ер нь бол би бол тусдаа гарахаараа амарсан хоолыг сурд юм гэж бодсон шүү дээ. Тий. Өөрийгөө хооллол эхэлнэ. Тэг ганцаараа байхаар яг тэг хоол хийж идэж гин үү? Ганцаараа биш ерөөхдөө бол манай найзууд айгу гэрээр орж гардаг. Тэгээ ер нь бол найзууд ирэхээр ялч хоол хийж өгдөг. Тэнгууд оройн ингээд ялтчихгүй гараа гаргаж хоол их шаардлагатай болчихгүй. Тэнгууд тэгэл юу их үгээ бодоол. Тэгэл хоол хийж сурд юм лээ. Гэтэ би одоо бол хоол хийгээг бас жоох удажлаа. Ир хүнийг ходоод орно гэдэг нэг юм үг бас нэг мангар эртээр үес явж байгаа шүү дээ. Энэ үгэн дээр та хоёр маань юу гэж бодож байна? Үнэхээр ходоодоор тэгэл найрагчдаг юм. Мэдхгүй шүү дээ. Гэтэ ер нь бол юу ямар царайтай хүн хийж өгөх вэ? Царайнаас шалтгаалж хоолных нь амт нь өөрчлөгддөг гэдэг байна. Гэтэ бас байх магадaltaй юм байна. Одоо жишээлбэл гээл мэдгүй юм амар гой хоол хийж өгж авчраал тий. Тэр мөр чинь ингээл гой санагдчих шин. Хүнээр хоол хийлгэж идэх бол бас айгүй гоё. Халамжийн маш гоё хэлбэр. Айгүй гоё хэлбэр. Амар гоё. Тэр Монгол хоол байсан ч болно гэдэг тийм. Юу ямар ч хоол байсан бол. Зүгээр ер нь бол ингээд эрэгтэй хүмүүс бол өдөр бол тэгэл ажиллаж явах хэвчээ бол ер нь л өссөн байдэн шүү дээ. Тэгэл авчирсан хоол тэгэл хийгээд ирсэн хоол гэдэг чинь шалгамд байдаг. Эсэ. Ингээд доход. Яс аха. Яс.
Чи дүндээ хоол хийж өгч байгаа юм одоо. Би нөгөө нэг саяхан билетик авсан чинь. Айгу газ залруулж хэлээд. Тэгээ нөгөө билетикгүй байсан байхгүй юу? Тэгээд гэртээ нэг билетик захиалсан байсан чинь тэр билетик маань том амар том ирээд ми төсөөлж яснаас том ирээд тэгээ билетикээ солиулаа саяхан билетиктэй болсон. Тэгээд бит хоёр маань нэг хоол хийж идсэн ч гэж. Нэг удаа хоол хийж идсэн дажгүй амжилттай болсон шүү манайхан тэр. Би чадсан. Тийм. Хамгийн эртний үед хийж өгсөн хамгийн амар хоол юу вэ? Би Гараа гараа. Ногоотой шүлгсэн. ногоотой шүл Биш бүр өөр нэг юм амар одоо юм классик хоол мэг юм. тэд нар хийдэг байсан. Дайм. Тэгээд хийлгүүлжсэн. Тийм. Хийлгүүлжсэн тийм хоол нь юу вэ? Жимби гэдэг юу? Жимби. Нэг хүн зориулж жимби хийж өгсөн бол. Уггүй та олуулаа байсан. Гэтэ яхаа тэр нь санс гардаггүй. Гэтэ эрэгтэй хүмүүс яг нэг юм Алхах нөгөө бол одоо гэж. хээрийн хоолнд сайн байхаар бас амар гоё байдаг. Тэр чинь хийж байгаа нь амар гоё Тий. харагдаад байгаа юм чи бүр ингэ. Одоо хорхог боодог жимби гэх мэт одоо юм хээрийн хоолнуудыг эрэгтэй хүн яг ингээд гардаж аваад хийж яахыг харахаас айгу тийм гоё л байдаг юм Хүс байна. мөс нь гараалаа ингээд тэгэл жолоогаа хийж байгаа. Тийм. Махаа ялсан онцлал. Тийм тэгэл ер нь нөгөө нэг одоо өдөө гадаа ч юм уу лагер магер дээр ингээд шорлог морлог наазах нь махцах шарах тиймэрхүү нэг эрэгтэй хүн хийхэд ер нь илүү гоё санагддаг. Гал малаасаа гал тий. Тийм. Нөгөө нэг солонгост мах шарж байгаа, сайн мах шарж байгаа хэрэгтэй хүн хамгийн юу байдаг ч лээ. Секси харагддаг ч лээ. Тийм. Чадна штэ. Тэр шиг тэгэл манай мах шарах одоо Юу юм бэ гэдэг. тийм яг сайн мах шарна гэж юу гэсэн юм бэ? Бис ойлгохгүй л байна гэж би. Үгүй зүгээр мах нь гоё ирж иж яг уу Мах гоё. шарах. Мах шарах бол яг үндэ. Яг юу Ихтэй юм штэ. Эргүүлэл тэрийг чинь ингээл Өөр нэг бас нэг юм байдаг л юм бас байл бод их үү. тийм л хэл та. Хоолнд бол сэтгэл шингэдэг те. Сэтгэл шингэсэн бол гоё шүү. Сэтгэл шингээгүй хоол идэж үтсэн юм байна. Тахгүй. Яатлаа шүү. Тоглос. Би нэг цөв Байна, идсэн. Амар сэтгэл шингээгүй цөв юм байж лээ. Ер нь рандомор хөдөө мөдөө явж байгаад нэг бонз монз гарсан. Арга тий бас. Тийм гоё хичээн хоол гоё ах та гэж идэм гот. Тэр найрлаа хийцэн. Найрлаа өгсөн шиг. Би нэг Facebook дээрээс нэг пост уншижсэн байхгүй юу хэлэх өгшмөр шиг юм байна. Би бүр тийм 2 комент уншсан. Oh Тий. fuck sorry. Тэрүүн дээр нөгөө ингэсэн байсан хоол голдог эрэгтэй хүн ер нь бол гоё. Яг гэх юм бол хоол голдгүй эрэгтэй хүн амьдрал дээр ер нь юуч голдгүй хүн байдаг гэдэг тийм пост харж байсан байхгүй юу? Одоо тийм хоолн дээр ингээ те энэ ч юм байна тийм ч байна гэдэг хүн амьдрал дээр сонголт хийхдээ ч гэсэндээ одоо магадгүй эмэгтэй хүн дээр те бас энэ цензуртай ханддаг. Тэгэнгүүтлээ ямар ч хамаагүй хоолыг ингээл хамаагүй гусчдаг хүн бол бас амьдралд нь ямар ч хамаагүй хүн гараад ирэл хамаагүй гусчдаг байдаг. Тийм тийм нэг зүгээр пост уншижсэн. Энэ миний бодол биш шүү манайхаа. Зүгээр тийм пост уншиж байсан. Тэр хичи пост. Та гурав энэ дээр яг юу гэж бодож чинь хэр үнэнтэй дөхөн бэ? Яг хоол голдгүй байснаа хүн голдог байсан чинь хүн голдгүй нэр зүчих үед гэд зарим хүмүүс тэг шүү дээ. Тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ хоёр яг өөр л ахалтай ялцчих уу. Тийм шал өөр л төө. Хоол голдуу хүн гэдэг чинь ер нь бол юм өсөөд сурцсан. Биш ээ тэр чинь ингээд ямар ч төрлийн одоо нөгөө нэг юмас хашил машлгүй бүх төрлийн юм идэж чаддаг л юм хүн байгаа. Будаагаар л хэлтэй. Бүгднээс нь л идэж Янз би нөгөө нэг надаа нэг найз байдаг болохоор тэрнгүүрээ шиж авч байгаа байхгүй. ямар ч юм болов. Айгуу тийм юу хөө хөнлөг ярина энэ. Бүжигчин хүн ч одоо Харин. тэгэл л та. Аюу гой биеийн хэмжтэй байдаг л хөт. Бигийн бүжгэрээ эмхтэн хүн найрч ив. Эмхтэн хүний өмнө бүжгэж үзсэн юу болцсон дэр. Үгүй баха. Ингээл дээр спотлайт асаал тэгэл шууд нүсэж үслэл амар дэтгэд тайлшмал амар үжилж байгаагүй. Стод хийж байгаа хүн би нөгөө нэг Don't I see red ноо бүр red. Шан дээр иргэж чадах уу? Гүү. Тэр чинь ингээд шан дээр явах шүү дээ. Тэр чинь ингээд өөр жанр болчихдог байхгүй. Би ч юм болохоор нэг хипхоп стрит л та. Гэхдээ хипхоп стрит гэдэг нь яг хипхоптай ангилахгүй амар олон төрлөөр ингээд хуурч чаддаг. Гэхдээ хүнд элементийн одоо нэг брейктэй би-бой дээр бол хийгээд бол хэцүү. Бусдаар бол асуудал байхгүй. Одоо ер нь гоё юм хуучны юмнууд ер нь дэлгэрэл буцаал мод болоод байгаа шүү дээ. Энэтэй адилхан таад гоё флаш моб хийж. Нэг би ми одоо юм фантам дээр амирх болдог гэсэн тийм. Тий. Амар болуулаа бүжгэлж мүжгэлдэг. Чи жоохон махтаа бол 2 3 удаа тийм Би болж асарч ирсэн. ирсэн шүү. Флаш моб ялч байгаа л да. Одоо мэдгүй явах тусмаа юм актив айгу буурчаад байгаа санагдаад байгаа юм юмны. Тэнгууд нэг цөөхөн хідэн зүйлүүдийн л активуд амар хөгжөөл нэг босод олон юмнууд нь ингээд зүгээр хэвийн болцсон гэх юм уу. Хүмүүсийн анхаарлыг татахад аюу хэцүү цаг үе бас байна тий. Тэнгууд наа чи бас яг нэг поинтлууд байна л да. Хүмүүсийн анхаарлыг татах гэж ингээд бүр хамаг энерги зарцуулахаас аюу хэцүү болчиход байгаа. Тэнгууд ингээд хүмүүс өөрсдөө ингээд юмыг амар судлаад хайгаад ирэх юм бол тэр зүйлдээ дортой болд хүмүүсээс зөндөө байдаг гэж бодсон шүү дээ. Эмэгтэй хүний төлөө үзүүлж үзэж байгаагүй. Үзэж байгаагүй. Би өстой тийм хийж байгаагүй. Зүгээр юм перформинг хийжсэн зүгээр ингээд
хамтлагаараа ингээд бүжиглээд ингээд нэг хүний голдоо суулгаж байгаа тойрж бүжиглэж. Тийм л юм болчихсон. Яг харьцаж байгаа охин мөхөн дээр шууд суулгаснаа наа ирсдэг гэж. Хурмаа хийвэл хурман дээрээ бүжиглэнэ гэж боддог уу? Ганц хийх юм бэл тэр чинь бодоолох байл. Байж болох баха. Тийм. Ер нь бол тэгтээ тийм гоё креатив байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүжиглдэг гэд бүжиглэхээр бас айгүй нэг тийм нэг ойртолтой болчих тийм аа. Хормон дээр бүжиглэх гоё юу те. Ер нь хормон дээр зөндөө бүжиглдэг үл үүдээ. Тэгээ хормон дээр бүжиглэх гоё шүү дээ. Амар wifi-тэй гэдэг чинь тэгээд хоёр хүний бас том зүйл болж байгаа учраас тэгэл бид нар чи яг тэр vibe-аар тэгэл гараал. Зөндөө тайзан дээр гарч ирсэн. Янз янз л тайзан дээр гарч ирсэн. Хормон дээр бүжиглэх гоё юм билээ. Манай нөгөө найз хормоо игээд таад бүжигсэн. тийм жими. Тэгээд тэн дээр нөгөө нэг гэрчин бүжиг гээ бид хэд найз удраа бүжиглсэн аахгүй. Тэг яг нэг л зүйл нь хэцүү байсан. Нилээн сүүл бүжиглд юм байна шүү дээ. Тэр болтол нөгөө нэг жоох уухгүй ингээд барих бас тий. Ингээл бүжиглээ таацсан. Тэр болтол нэг гайгүй байж байгаа бүжиглчихье гэл. Тэгэл яг хүмүүс ч амар гой хүлээж авт юм бил. Тэгэл бас гоё л мэдрэмж. Яг юм хамгийн одоо та дөрвч бол яг юм айгу бест зөвхөн ажлын шугамар биш яг амьдрал дээр ч айгу сайн найзд юм байлээ шүү дээ. Яг тийм найз хормоо хийх ерөн сэтгэл ямар байсан бэ? Амар гоё юмсэн. Тэр нь эртнээс яг төлөвлөлдсөн бүх юм нь яг хажууд болоод хамтдаа оролцоод явцсан. Тэгэл яг нөгөө нэг цагаан булаачтай автагаа ингээ алхаал тэгэл яг зогсдгүй юм билээ. Яг ингээл урсаал ингээл. Би бүр найзгаа хормоо хийж нэг төсөөлөхөр уйлах гэдэг шүү дээ. Айгу хэцүү. Тэгэл ингээл бүгд уйлаал тэгэл аавынх нь хараал дүүнэр бүгдэнтэй нөгөө мэдэрч амар татна. Хараал ингээ уйлаал нөгөө дөнгөж будсан будгаа тэгэл очоод дахиад янзлаараа юм болгоно харахаар түлээд дим. Хоримч ер нь тийм бил шүү дээ. Би хормоо байвал хоёлаа шууд ард нь юм лайв подкаст хийх үү. За яг одоо бүх ахын хөрөн болж байгаа юм болж байна. Бүх ах хормоо таны өрөөс хормоо хийж нэг төсөлж байгаа хүн биш. Чи наа хүнтэй ер нь болчихно гэж төсөөлж байна уу? Үгүй яг би ч бас хүн шүү дээ. Таныг бас хүнтэй уулзсан шүү дээ би бас. Тэг уулздаг юм бол мэднэ. Хормоо хийж ийн гэсэн чинь бас вау. Бид ингээд нэг ширэн цонхно шүү дээ. Вау. Тэгээд үзэгчдээсээ 5 хүн шалгаруулж хөрмөн давэр. Бас гоё юм дээ тэгвэл. Нэрээ бас гоё юм. Олон хүмүүс илүү. Үзэгчд. Үзэгчд үү. Найзаа. Чи манай оролцогчд гэдэг. Хурим гэснээс хэдүүлээ гоё яг өөрсдийнхөө одоо хүн болгонд л гоё хурмаа хийн гэж боддог л байлгүүдэл гэж би их найдад гэж штэ. Та хэдийн маань хурим ер нь ямар болвол гоё гэж боддог вэ? Монгол гадаадад тий. Vibe дэм нь юу ах уу тийм ээ? Тухайн үеэд болох бах та. Гэхдээ ер нь бол бүр юм хахад задлаа амар том тэмдэглэнэ гэж бол боддгоо штэ. Тий. Яг юм гоё хүмүүсээ гоё цуглуулаад тий. Гоё юм дараахан их надаа гоё санагддаг. Гэхдээ одоо 10 жилийн дараа одоо миний бодол яаж өөрчлөгдөх бүүм. Тахад цацсан хөрөм хийгээ явж байгаа. Тий. Нэг хөрөм хийж байгаа дээрээс амар хөрөм хийж магадгүй. Гэхдээ ер нь бол дараахан тэмдэглэж байгаа хүмүүс надад амар гоё харагддаг байхгүй. Гэхдээ бас гоё том тэмдэглэж байгаа хүмүүс гоё харагддаг. Нөгөө нэг хөвчлөлтөө өдрөгийн кинон дэр гардаг шүү дээ. Билгүүний нэг юм айгу хэцүү байсан дээр тэр юм ч айгу хэцүү байгаа шүү дээ. Гэхдээ хүмүүс айгу сайхан амьдарч байсан. Йоо сайхан амьдарч байгаа гэдэг шиг л. Яаж болохлоороо сэлж эрэгтэй хүмүүс бас нөгөө эмэгтэйнээс шалтгаална л та тийм. Манай эмэгтэй хүн бас ямар юутай байна, вайптай байна. Яаж хийхийг хүсэж чинь тийм. Эмэгтэй 20 бол баг ийм 80% эмэгтэй хүннийхээ зорилттой фантазаар нь явах байлгүй дээ. Хөрмөн дээр хүүхдтэй болохоос өмнө гэж боддог уу? Хүүхдтэй басны дараа гэж боддог уу? Хүүхдтэй болохоос өмнө гэж боддог шүү дээ. Тэгэл хормын хамтчлалыг хүүхдүүдтэй үзүүлээл тэ. Аав ээж хоёр нь ингэж байлаа. Залуу да. Сайхан залуу байж байна. Жижигээ би яг хормоос төсөөлнө нөгөө эмэгтэй хүн юм чинь бас гой гоёор төсөөлөөл ингээл бодоол явдаг. Тэгээд яг ер нь бол аим гой байгальд хийхийг аим гой хүсдэг. Тэгээд таасан ямар амир хүү агаагүй сонио. Юу бодоод байгаа? Юу бодсон би зөв байгаль хийн гэсэн чинь энийг дах ямар хайш янз юм бэ? Тэгээд яг нөгөө нэг бас нэг бүр амар олон байхыг бас ер нь бас яг нэг 300 гэж 200. Гэхдээ ер нь баг хамаатан сантаа бодох баг 300% залбар. Харин хоёр л хамаатан ч нийлээ 300 болчихдог. Харин тийм. Тэгэл энэ 300% гэж бодвол тэгэл яг нөгөө нэг одоо ирээдүйн нөхрийнхөө өөрийнхөө нөгөө хүсэл сонирхлыг хоёр талаас нь хоёулангийн сайхан одоо шигтгэл. Тэгээ юу ч гэсэн би бүжиглэхгүй яг зориулж нэг дуу дуулна гэж боддог. Дуулна юм уу?
тэгж шүү. Ямар дуулах юм? Надад яг нэг юм жоохносоо нэг юм мотивын зүүдэн жорнгүй явдаг дуу байдаг штэ. Дуу байдаг байхгүй юу? Аялаад яхаа. Хормон дээр л дуулна. Тийм, тэр дуу амар таалагддаг байхгүй юу? Би яг энэ дууг л хормон дээрээ дуулна гэж. Яг Одоо ярьж байгаа хэсэгт тэр чинь ингээд орон дэвсэж. за баярлалаа. Тийм нэрнгэсээ. Дэвж гисэн тэрийг дуулах бах уу? Итгэлтэй тий. Бид гурав өргөдөхаар байна. Хизээ бигээ бол өргөх байх уу? Өндөр хизээ Би 21. кино тоглосон чи өргөдөх юм байна. Мэдхгүй одоо. Cheers бүжиглээрээ. Болно шүү дээ асуудал. Би тэр авьяасгүй. Би хөтөл. Өө бис амар хөтлөж нэрээ. Би өөр нэмээ дуулчих заяа. За баярлалаа. Дуутай болчих та чам хөр. Би бас тэгвэл дуулна. Хоёулаа хамт дуулна. Йоо. Та нарт яг тийм амар тийм гоё дотторчин байдаг дуу гэж байд. Одоо яг надад яг тэр мотивын зүүдэн журангүй явдал. Яг бүр энд байгаад иддэг шүү дээ. Уу яг гоо тийм хормон дээр дуулна гэж боддог дуу биш. Гэхдээ Гэхдээ бүр яг ийм сонсгоор ингээд нэг тийм үнэхээр ийм үг үүрэн ингэж ордог тийм дуу юм бол Никитоны чи минийх гэдэг дуу байдаг. Тэр дууг би бол караокенд орох болгондоо дуулдаг ингээл бүр амар гоё дуу. Яг хөө плейлистээ гаргаад би өөрийнхөө плейлистийг тавина л гэж боддог. Өөр юм рандом дууш би яг өөрийнхөө плейлистийг Хормон дээр ч боддог. Тэгэл тойлоо болмол явж байгаа л тийм ээ бас. Балдаатар явж байгаа. Тэгэл өөрийн плейлистийг явуул гоё бах. Та ч нөгөө нэг хүүхдүүдийн дунд айгу дуртай өстэй. Ямар? Нартай тэгээ хин блэ. Нөгөө нэг силийн юу лээ? Тийм нэг хэсэг Таандрын уу? дуулсан. Тий. Бүх ч бүр тэр нэг хэсэг донтцсон. Орж ирэхээр тэр дуг тавьсан дагс дуулаас Сили үүддэг. гэдэг. Тий. Зүрхэн чинь силийн юу лээ? Чи нэг 2 удаа л тэгсэн шүү дээ. Бигийн яг сонирхдаг охин ямар төрлийн ямар охин байдаг вэ? Одоо Би тай. За. Жижиг. Багшаа тэгэж Өндөр болов гэсэн биш. Аа. Би нэг хальт өндөр охтой харьцч утсан ерөөсөө биш юм байлээ. Аа. өндөр нь биш байсан юм уу? Тэр зүйл өндөр охины зан характер нь биш байсан. Минийх 184. Одоо сар. Тэгвэл бигийн хувьд өндөр охин гэдэг нь хэдээс дэш юм бэ? Та 174 юм уу? 175-аас дэш юм уу? Одоо наад шиг өндөртэй хүнтэй охинтой өрөх нь гэсэн үг биш үү, тийм ээ? Байвал биш гэсэн үг. Байвал биш. Биш биш юм уу? За. Гэхдээ одоо ингэ бас яг ам гарч юм болно. Ам гарч болохгүй ш. Гэхдээ ер нь өндөр охин надад бол ингэ тэгээ намхан жижиг охтод байхаар ингэ айгу амар байдаг. Юу гэж авсаах амар байдаг. Аваад явах. Хаашаа зүхтаад байгаа юм бэ? Миксиг Очноо амар гэдгээ тайлбарлана. Амар гэдгээ Амар гэдгээ тайлбарлана. тайлбарлана. Тэгэл Одоо jet mate дээр урд авч. өргөж яах гэж. Яах вэ? Өргөж мөрөд. I see red гэдэг шүү дээ. А тийм өргөлт шээ. Тэр чинь нийт шүү. А зүгээр ер нь л ингээл эрхлэлтэйл ингэж мингээд ер нь жижиг охин хөөрхөн байдаг Байн мөргөө явж гэнэ гэж юу? За байж нэг жоохон зэгцлээд байж байгаа. За ер нь бол ийм заяа. Аа. Яг өндөр охин биш юм а гэдэг нь би угаасаа өндөр охин дээрээс ер нь бол өмнө их харьцаж байгаагүй юм байл. Дандаа миний үргэсэн охтууд ийм ер нь намхан охтууд байсан. Тэнгууд ингээд би нэг өндөр охинтой ингээд харьцаж үзсэн. Тэгээд болоог байхгүй. Тэгэхээр би за намхан охин сонирхтой байна л гэж бодсон. Тийм тэгээд тэр намхан охины давуу тал ч юм бас байгаа штэ. Тэ өөрхөн жижигхэн хөрт тий. Өндөр охиндоо саалаа гэсэн чи яа тэгсэн чи амар өндөр байна. Гэхдээ бас яг өндөр байсан. Тэр бол нэг шалтгаан байсан. Тэгээ бас нэг өөр шалтгаан байсан гэдэг. Тэгээ мэдээж бас ганцхан өндрөөс нь болоод болж ингэж бас байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг шалтгаан бас бий. Тэгтээ өндөр охин vibe биш байна л гэсэн үг шүү дээ. Жижигийн өндөр идэв. 161. Хүү бас хөрх өндөр. Би тэгсэн яасан? 161. Тэг хүмүүс намайг 160 хөрхүү гэдэг байхгүй. Би яг хөрнө. Би яг 160. Гэтэ жижиг нэг тийм жижиг харагддаг шүү дээ. Тийм үү? Тий. Одоо нэг юу юм шиг байгаа юм. Нөхөн биеийн пропорцноос болж ийм жижиг том харагддаг юм шиг байна. Би одоо ийм хоёр намхан найзтай байхгүй юу? Тэгээ тэр хоёр найз маань яг чацуу заяа. Гэтэ надад нэг нь илүү жижигхэн санагдаад байдаг. Тэгэл би дандаа нөгөө нёгийг нь ийм илүү жижигхэн гэдгээр ингээд жоок хийдэг. Тэнгүүд яа бит хоёр яг адилхан шүү дээ. Яага ганцхан намайг ингээд идэг. Тэнгүүд миний нүдэнд болохоор нэг найз маань илүү жижиг харагдаад. Тэгээ ингээд тий тэнцүүлээ зогсон гол яг адилхан. Тэнгүүд яг нэг хүний нэг ийм одоо биеийн харьцаа гэх юм уу, тийм юм ясны бүтэц ч юм уу, тийм юмнаас шалтгаалаад хүн тэгж ярьдаг шүү. Одоо нэг цээж нь богинохон хөлн орцч юм уу? Эсвэл гар мар орцч юм уу? Тэрнээс айгу хамаарч. Одоо шакирын энэ ч айгу намхан гэдэг аа шүү дээ. Бисээ жижиг орж ирэхэд надрахуу юм уу гэж хараад байсан шүү дээ. Вау.
Вау. Тийм жижигхэн бол харагддаг юм байна уу? Тийм А, жижигхэн тийм үү? бол харагддаг. Гэтэ Fairwave дундаа л жижиг юм шиг байсан. Тэг яа тий. Тэр 2 номинтой болохоор тэгсэн юм байл. Тийм. Тий? 2 намтай болохоор л Манай нэг жоохно гэд найцдаг шүү дээ. Би өстө Рандом тий. танаа болзооны сургуулийг өстө айгүй шимтэж үзэж дуусгасан шүү дээ. Тий айгүй гоё яс. Яаж нэг таньдаг хүмүүс бас айгүй их орцсон байсныг хэлэх үү. дүүрээ шүү дээ. Дүүрэн живүү идэр байсан болохоор би бас айгүй дуртай үтсэн. Дурсамжийн үзээгүй юу? Гоё байсан. Тэгээ одоо ингээд ер нь нэг кинон тоглоод ингээд зарим хүмүүс ингээд бас уучраа болоод ингээд явж байгаа шүү дээ. Манай жижигэн яагаад болохгүй юм гэж байна. Гэхдээ янз бүр шүү дээ. Яг таалагдж байгаа хүн байхгүй байх уу? Найрч чадахгүй байх уу? Яаж ийн? Ер нь кинонд явсан хүмүүсээс нь таалагдж исэн хүн байгаа юу? Баггүй. Би яг өөртөө нэг урлагийн үнтэй ягдаж учруулахгүй гэж боддог. Брохтоос. Яг тэгж боддог шүү. Тийм. Тий. Урлагийн хүмүүс Бүжгэн бол юм шүү бас. урлагийн хүмүүс бол яг тий. Ер нь бол юм өөр юм хийвэл амар гоё санагддаг. Өөр сартай байл тий. Яг хөө хамтдаа ажиллаад гоё л доо. Гэхдээ мэдгүй тий нэг нь юм гонгот нөгөөтг нь арай өөр юм. Хоёр талаас өөр юм туршлага хөрөлдөг ч юм. Тэмстэй. Бол бас подкаст хийдэг юм тий бас. Ингэж байна. Йоо, би одоо тэнтэй гэрлэх гээд байгаа юу? Өөр дээр гэж аштай. Өөр дээр гэж чаа гэсэн. Йоо, Чаа гэсэн. шасэнсэ. Тэ бас яг юу димэд хоёр тусдаа байж иж бас илүү сонирхолтой байж магадгүй л юм байна. Намгийн яг тэгээ сонирхдаг залуу нь ямар гай. Ах хүн сонирхолтой. Солонгос. Үгүй. Солонгос өндөр нарийнхан хөмсгтэй. Үгүй. Jawline-тай өндөр хамартай. Зөв. Үгүй. Үгүй юу. Тэгээ six pack тий. Одоо Е. саяны нэг Bloodhound-ийн хоёр залуу шүү. Метр 90. Характер хоёр шиг ивэл гоё л доо. Гэтэ амар сонирм биш хүн чинь ингээд сонирхлоо ингээд тодорхойлно штэ. Тэнгүүд яг заримдаа яг тэр сонирхлоосоо бүр тэсэн мондоо хүнд татагдцсан явж идэг. Тэгэхээр яг тэрийг бас яг 100% бас тэрэндээ итгэж болдоггүй юм байл. Тийм. Одоогоор ямар Гоё залуу шүү. Манай Би- жижиг. Гэнээр айгүй гоё хэлж байна. Яг миний хэлмээр байсан юм хэлж байна. Би гэхдээ яг ерөнхий бол эрэгтэй Ерөнхий арам. жоохон арам нь спортлог өндөртэй. Вау. Гэтэ тэр нь ингээд одоо хүмүүс шууд мэрэгжлийн талдаа бодоод байхгүй юу? Үгүй. Сакс үддэг байхгүй юу? Тэ? Аа. Сакс, волейбол, үндэсний бүх би бүгдийг нь үзнэ. Тэгээ нэг юм эрэгтэй хүн ер нь нэг юм спорт суурьтай байхаар надад таалагддаг. Гүйдэг байвал хэрэг. Тийм бас л ингээд адилхан спорт шүү дээ. Үгүй ахгүй гэж шүү дээ. Дугаагаас дараа Гүйдэг байвал Тэгээ ер нь хэрэг. ингээд харахаар ер нь спорт Аа. суурьтай хүн татагдаад идэг Тийм цалтай. шүү бас. За манай спортынхоо. Би Тийм шүү биш. Чинийх штэ. Одоо чиний бол ер нь ярьж. чинийх. Тэгсээ тэр дундаа нэг юм бас юм эрэгтэй хүн өөртөө итгэлтэй эрэгтэй хүн. Гэтэ итгэлтэй гэдэг нь одоо жишээ нь яг Саксаа биш. өөрийгөө юм хийдэг гэдгээ одоо чаддаг зүйлээ өөрийгөө тэргээ мэддэг гэх юм. Аа, тийм хүмүүс амар гоё те. Тэр чинь ингээд цаагаараа мэддэхгүй яг тэр хүний тэр юмд татагдчихсан юм бэл. Тэгэл тэр анзаарсан. Ер нь өөрийнхөө давуу талыг яг ойлгоцсон. Ойлгоцсон Тэрийг яг тийм. ингээд давуу тал болгоод яг ашиглаад сурцсан хүмүүс ер нь амар юм attractive хүмүүс байдаг те. Тэр чин бас ингээ үзүүлдэг хүмүүст айгу гоё аахгүй. Одоо ингээ бүжгэлдэг хүн тэр чинь айгу гоё. Бүжглээ үзүүлч. Маш гоё. Тийм. Байж болно. Тэнгүүд юм үзүүлж болохгүй бас мэрэгчлүүд байдаг байхгүй. Одоо би чинь ингээл уулзалтаа харуулаа л тань шүү дээ тийм шүү дээ. Надад ил ингээд подкастаа сонсгол. Тийм. Та ингээд Подкаст одоо ажиллаж гоё ярьдаг байж тээ. Тийм. Тэр яриа чинь бас ингээд хүнд бас амар гоё. Хүү ах юм шүү өглөөс ирэл. Өглөөний минь хонгор байна. Өнөөдөр хойно. Ингээд одоо ямар ч сэдвэр бол ингээд хүнтэй маш гоё ярина сте тий. Тийм. Тэр чинь бас амар гоё шүү дээ. Яриагаараа өртөх юм шүү. Биш дасар эмхтэн дасар муу ярьдаг шүү дээ. Хүү ах шүү гацчих юм. Таг шүү дээ. Шууд ингээд гацаал. Тэгэл уухгүй л бол аа. Даваас юм байна. За байж халаат юм. Таг эмхтэнтэй би чи таг ярь шүү дээ. Гай соримталтай юу? Тийм ээ. Хорим Хөрөлтлээд мөнгө өрөө дарт. хоримтлал гэхээс илүү хадгаламжийн данс. Тий, хадгаламж шүү дээ. Юу н хадгаламжтай Бага, байсан. Хизэнээс ихэж юу н хадгалж эхлэв. Ухаарлал нь юу вэ? Хадгаламж хийж эхлэх анхны тэр мотивац нь юу байв? Юунд зориулж байв? Зүгээр санхүүгийн амир зэгцтэй авч явъя гэж хадгалж ирнэ хэлтэй байл шүү дээ. Тийм. Тэгээд заримдаа айгүй гоё сайн хадгална. Заримдаа тэгээд тэндээсээ мөнгө өрөөд явчихдаг. Янз янз л байдаг та. Гэтэ ер нь бол нэг юм Ганцаараа тийм. би гадараа тийм биш үстэй. гэхдээ ингээд за одоо жишээлбэл би
нэг чанартай микрофон авах юм бол яг өөртөө ингээ хоримтлал үүсгээд ингээ явна шүү дээ. Мэдгүй нэг юм зориод ингээд яг бодчихгонгууд амар сайн хадгалт юм л. Хүн өөрсдөө айгүй сайн харамлж чаддаг тий. Миний яг нөгөө нэг хоримтлуулж исэн мөнгө маань миний яг нөгөө өртөө маань тэнцээд өрөөд ирдэг байхгүй юу? Тэнгүүт нь хоримтлаад туслахгуудаа шууд өрөөд арцсан. Тэгээ тийм юм л зориулж тийм шүү дээ. Тийм тэгэл би за эн чинь бас ингээл хүү төлөөд яваад байгаа юм чи эртгийг ер нь цуцалчий гэж бодоо. Тэгээд хоримтлаад цуцлаад өрөөд арцсан. Тэгээд одоо ер нь буцааж бас хоримтлаа нээндэ гэд бодож байгаа. Цалин буухаар те бууха. Тэгээ бид бүхний хамтран ажиллагчаар одоо Голомт банк маань хамтарч ажилладаг. Та бүхэн сайн мэдэх бах. Бид сошиал медиа хайртай өстэй бүгдээрээ. Хайртай. Голомт банкийг хэрэглэж байна. Голомт банкныхаа харилцагчдаа 2 өрөө байрыг одоо Голомт банк маань өгж байгаа. Тэгээд хоримтлал хийсэн хүмүүстэй гэсэн үг. Тэгээд Голомт банк маань айгүй гой аянгуудыг зохион байгуулдаг. Би тэр аянуудын одоо шалгаруултан дээр нь хаяа би бас очиж хөдөлтийн лайв нь очиж хөдөлдөг. Тэгээ нөгөө гадаад руу аялуулах эрхийн бичгүүдийг өгөн. За энэ жил одоо энэ хүү аян дээрээ 2 өрөө байрыг бэлгэж байгаа юм да. Хадгаламжтай аялал суглаат аяндаа 2 өрөө байрыг өгж байгаа. 2026 оны 4 сарын 1-ээс 2026 оны 12 сарын 31-ний хүртэл та бүхэн хадгаламжиндаа одоо эхлээ хадгаламжаа шинээр нээж болно. Эсвэл орлого нээж болно. Эсвэл хадгаламжаа сунгаж болно. Тэгэхээр чи өөрийнхөө хадгаламжиндаа орлогоо нэмээд их юм бол чамд суглаа очно гэсэн. Тэгэхээр 100 сая төгрөг тутамд нэг ширхэг суглаа очиж байгаа 6 сар дотор. За 12 сар ба түүнээс дээш саяны хэлсэн юмнуудыг хийх юм бол 50 сая төгрөг тутамд нэг ширхэг суглаа очиж байгаа гэсэн. Тэгэхээр 2 өрөө байр дээрээс нэмэх нь 5 сая төгрөгийн одоо аяллаа эрхийг 14-нд өгж байгаа юм байна. Дээрээс нь хадгаламжийн эрх 126 аацтанд өгж байгаа. Сая төгрөгнийх 500 сая, 300 сая, 100 сая гэдэг нийтдээ 126 аацтанд хадгаламжийн эрхээ өгж байгаа юм байна. Тэгэхээр хамгийн супер аацтан бол 2 өрөө байрыг өгж байгаа юм. Тэгэхээр хадгаламжаа үүсгээд хоримтлалаа үүсгээд бүгдээрээ байртай болох боломжтой болчихно гэсэн. Тэгээд хадгаламжийг хүмүүс нэг л утгаараа ойлгодог. Тэгэхдээ Голомт банк маань өөрөөр ингэсэн онцгой хадгаламжуудтай байдаг. Тэгэхээр хамгийн ихнийх нь бол үндэсний хоримтлал гэдэг та сонсчихсан багтай нэлээд реклам явдаг байсан. Үндэсний хоримтлал маань одоо жилийн 18% хүүтэй, хамгийн өндөр хүүтэй хадгаламжтай орд юм байна. Нэмэх нь сарын үдээр нэмэх нь урамшуул олгодог. За тэгээ сонгосон хугацааны турш сар бүр тасралтгүй тогтмол дүнгээр хоримтлуулж чадсан тохиолдолд хамгийн өндөр хүүг авах боломжтой цорын ганц хоримтлалын бүтээгдэхүүн юм аа гэж. Тэгээ дижитал хадгаламж гэж байгаа. Энийг бол мэдээж дижиталаар нээх байх гэж бодож байна. Смарт банкаараа нээх боломжтой. Заавал очихгүй. Тэгэхээр жилийн 12.5% хүүтэй жишээ. Ийм хадгаламжийн төрлүүд та бүхэн байдаг шүү. Тэгэхээр энгийн хугацаатай хадгаламж за зүгээр бүр хугацаагүй хадгаламж гэж байдаг. Тэ шууд авчиж болдог. Гэх мэтчлэн өөр ингэсэн хадгаламжууд байдаг. Хүүхдийн мөнгөний хадгаламж гэдэг жишээ нь байдаг. Бид хэд одоо хүүхдтэй болол тэгэл хүүхдтэй хадгаламж нээгэл явах бэлгүүд. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө хүссэн хадгаламжаа нээлгээд хүүгээ харж байгаа нээлэх боломжтой. Тэгээ саяны нөхцлүүдийг хангах юм бол та бүхэн өөрийнхөө суглааны эрхийг аваад за тэгээ тодорхой хэмжээний хугацааны дараа та бүхэн ацтан болох магадлалтай юм байна шүү. Тэгэхээр бүгдээрээ суглаандаа идэвхтэй оролцоорой. Хадгаламжаа үүсгий гол нь суглаа гэхээс илүүтэйгээр бүгдээрээ нэг юм зорилт тавиад тэгээ өөр нэгэн зорилттой тавиад идэвхтэй хадгаламжуудаа бүгдээрээ үүсгээд эхэлцгээе. Тэгээд бүгднгийнх нь хадгаламжинд нь амжилт хүсье тийм ээ. Тэгээд Голомт банкта баярлалаа. Баярлалаа. Голомт банк. Айлгсан уу манайхаа? Биги даалгаж явбуу. 10 жилтэй юу? Гэхдээ ер нь Ой. 12 Шүү дээ. Би ер нь дааж явд шүү дээ. өргөөл даагаал яваад. Жижиг. Гэтэ тэр нэг хөрхэн жижиг охины чинь. Жижиг охтод ходоод жижиг баг эздэг яа. Бөмбөрүүл хөтлөстэй. Гал зүйл тэрэндээ байсан юм. за хоол кино. Энэ тооцоонд бол айв штэ. Тэгээ амар үнэтэй брендийн хувцастай янз бүрийн бэлэг шилтэл байхгүй бол бус тооцоо бол асуудал гэж боддог шүү дээ би бол. Тэгээ би чинь тэгэл ажил хийд юм чинь тэгэл байж болно. Яг өөдөөс ингээл төлөм юм бол Фүү ах даалгаж явсан уу? Би нэг охин дээр л амар та. Би оюутан байсан. Тэгээд аяг их таалгадаг байсан охин дээр. Асигч эмхтэй байсан. Би тэгтээ энийг ярьсан санагдаад байхад. Тийм байна. Ярьсан тайлсан санснаас санахгүй. Тэгээд би яг тэгж нэг оюутан байхдаа нэг эмхтэйгээр даалгаж байлаа. Тэгээд нэг л даалгуулсан юм. нэг бишээ нилээд өдөр шүү. Тэр бол нилээд өдөр би одоо бодлоо яриад явах. Эмгтээчүүд хэлээд эмгтээчүүдээ ингээд зүг зүгээр нөхцөл байдал дээр ингээд заавал ингээд хувааж төлөх ёстой гэж ингээд орж ирээд байдаг нь бас биднийг жоохон эвгүй байдалд оруулаад байдаг. Тийм. Нэг юм
Би яг нэг түлхий удаа гэдэг. тэгж үзчихсэн байхгүй юу? Яг ингээд би өгөө гэд нөт нүгүй гэдэг. Би яг тэр үед нэг зөрүү цан хөдлөөд болдгоо. Би Тийм шалтгаангүй юу? Тийм шалтгаангүй бид нар шалтгаангүй тэнэгтдэг шүү дээ. Яг тэгээд үгүй зүгээрээ би ингээд өглөжсэн үгүй гэд. Тэгээд энэ дэр амар уралжсэн шүү дээ. Хэн бэ? Чи юу? Биш. Нөгөө хүн маань тэгээд би заад би ч тэнийг юм хийжлээдээ гэж юу нэг яг боцсон. Гэтэ яг тэндээ зүгээр нэг цаанаасаа бууж өгмөргөө зан гаргаад зөв гүрийгээ цахгүй үгүй гэд. Тэгээ зүгээр нэг шалтгаангүй бол зүгээр яг тэр павер эрэгтэй хүндээ өгчүүл бас айгу. Харин тийм л юм шиг л тий. Гэтэ мэддэг охтууд бол нэг юм ярьдаг юм дөө шүү. Тооцоо хийлүүлчихдэг те. Тийм яг ингээд амар ойлгомжтой гэдэг те. Тэгээ манайх нөгөө юм булангууттай байхгүй хараалын цаар болцоо гэдэг болон байдیں۔ Гэрэл цацруулсан гигэн болцоо гэдэг болон. Тэгээ тэр түүхүүд рүүгээ орё. Тэгээд ер нь манай бигийн эмэгтэй хүний төлөө хийжсэн бас нэг амар гоё нандин үйлдэл байна уу? Нандин үйлдэл. Тийм одоо төрөний жишээ шиг одоо тэгэл нөгөө I see red гэсэн амар үжилэл тийм ээ бас. Нандин үйлдэл нэг л байгаа юм. Би ер нь амар цөөхөн үнтэй өргөжсөн ер нь бол. Бид тэр яг нандин түүхий чинь нөгөө цензурын тавьчих уу? Бид тэр цензурууд байна одоо. Машины хамар дээр зүгдэж явж исэн түүх байна. Бас тийм амар түүхшээ. Минийх бол аягүй. Тэрнээс доошоо юу? Машины хамраас доош бол ер нь байли. Бүр амар түүх байвал гоё гэдэг юм шүү дээ. Гэ гоё юм ч. Чиний хувьд амар байж болно шүү дээ. Миний хувьд амар ажиллах л. Хог ханаас зүгтсэн ч юм уу? Я би яг 24 оны 100 нэг охинтой болцоод тэгээд бороо очсон гадаа. Тэр үед наадмын яг дараах байсан баха. Гоё бороотой байсан. Тэгээд оройн талбаагаас би очиж аваад тэгээд паркер зугаалаад гэж жоохон бороо шивэрж ороод те. Тэнгуүтэ нэг саад чи юм ингээл жоохон хорог зогсчгийн солиод буудчих матал амар тайминг тараал. Тэгэл дохоо ид ингээл амар ярьж мараал. Тэр л одоо хамгийн гоё туршимж байсан юм да. Тийм. Тэг үнсэлцсэн үү? Үнсэлцээг. Хөдөлсөн үү? Юус ингэ сугдаж явсан. Нөгөө халтраадсан болохоор би ингэ сугдаж явсан. Тэгээ би өрхөө гэсч үгүй гэсэн. Юм л нэг өргөчгүй л. Бигийн уруул их зузаан юм байна шүү дээ. Айгуу. Уруулчин зузаан байна. Би хамгийн эрдэ комент нь тэр одоо охтуудаас ингээ яа гоё уралтай. Би яхаа уруулчин яа гоё шүү маш. Тэгдэж шít. Ямар том юм бэ гэд. Гэтэ ингээ бүх юм айгуу том байгаа сте. Нүү жижигээр маань хэлдэг. Өөрөө жижигхэн болохоор л. Намайг яаж яхад биги гэдэг шүү дээ. Биги чи ингээд бас ингээд том гэдэг утгаар. Томоо гэсэн үг. Тийм томоо гэсэн үг шүү дээ. Тэгмээ энэ нэр гэхдээ манай яг хамтлаг дунд байж хат ингээд өгчээсэн юм аа. Би хамтлагийнхаа үгээс хамгийн өндөр нь авахгүй. Тэгмээ чи угаасаа биг юм чинь чам биг өгч юм шиг. Тэгээ ийм нэр гарчсан. Жинхэнэ нэр нь гэхдээ жинхэнэ болорс. Ер нь манай найз наа боги шүү дээ. Боги. Тийм. Тийм штэ боги. Болорс сүхтэхтэй ховор нэр үү? Гоо хаа байдаг бах. Гэхдээ амар их түгээмэл бол биш. Гэхдээ ер нь би бол анхудаас. Миний бол анхны болорс. Тийм манай эмээ танилж байгаа анхны болорс. Манай эмээ надад үчсэн байхгүй. Болор шиг тунгалаг юм сүх шиг хатуу басаа. Ваа. Би тэрийг сонсчаад. Тийм ээ. Жогсоо. Намингийн чи тэгтээ нөгөө гоё түүхэ бодож орж байгаа нэг юм эмэгтэй хүний төлөө хийж исэн. Асуулт нь бол эмэгтэй хүний төлөө хийжсэн хамгийн галзуу үйл байгаа шүү дээ. Шууд цаашаа өргөлүүлээ шүү дээ. Тэр чинь яг тэр оройн юм уу? Биш. Петр орой яг тэр дуусаагүйсэн. Биш. Тэр чинь үргэлжлээд байхгүй юу? Одоо би нэг охинд яг юу гэх сайн болоод тэгээд яг ингээд өөрөө яг бүр ингээ араас нь ингээд бичиж байгаа. Тэгээд гадаад амьдэрдэг байхгүй юу? Тэгээд Монголд ингээ танилцчихсан. Тэгээд тэр одоо 2 сар юу амар байсан. Би тэгтээ ер нь бол нэг ихтер одоо ингээд болзоо малзаг ер нь жоо хайнталтай би. Тэнгууд би нэг мэт ингээ хувцас эндүүдчихсэн байхгүй. Тэнгууд пүү би ч одоо юу болоод нэ те. Хувцас эндүүдч гараад шүү дээ. Ингээ болцоос өмнө. Тэгэл тийм тэр айгу 2 сар байсан. Тэгтээ 2 сарынхаа хугацаанд амар гоё торсомж үлдээсэн ер нь бол. Миний хамгийн гоё торсон. Би ер нь бол амьдралтаа тийм анх удаа тэгж хүнд эфорт гаргаж үзчихсэн байдаг бүхнээ царил та. За бигийн галзуу үйлдэл бол түүнийхээ төлөө хувцас эндүүлсэн байна. Вау! Скотч бүх уснасыг аваад эндүүдээ ингэж гарч яваа тэгээс. Гутлаа нугалахгүй ингэж алгаж байна. Яг ингэ модын шиг алгаж хэлээд. Амар. Гэт яг уу би ч нөө цөөхөн ирэхчихсэн тэгэнгүүтээ ингээд яг 2 сарын хугацаанд ингээд би өөр ингээд амар 2 сарын хугацаанд үерхсэн. Тийм дурлаад яг ингээд би санал тавьсан тийм. Тэгээд хэд бол ингээд харилцаад яваа. Тэгээд холын ярилцсан суулд нэг салсан. Тэр нь бол миний 2 үехэд бол холын ярилцсан суулсан.
Ядаргаатай тий. Тий. Гадаадыг үзье ядчих. Онгд шүү дээ. Йоо тэгтээ ингээл яг нэг гоё хүн гараад ирэнгүүт ингээл панк хоолцоо ингээл гараад ирдэг те. Буруу цаг үедээ гараад ирдэг тий. Тэгэнгүүт амар хэцүү болчих жоох. Тэгэнгүүт 2 сар танилцсан. Яах вэ ингээд надад таалагдж байгаа. Гэхдээ яг цан тэрүүнийг мэдэхгүй шүү дээ ингээд. Дөнгөөлтөд бүхнээ зориулаад би чам руу очно. Тэгж алж чадахгүй шүү дээ. Дөнгөд би чи өөрийнхөө бас амьдралыг бодож байгаа болохоор тэгээд ингээд айл талдаа ингээд ярилцал. Тэгээд подкастыг үзэх болоо шнэ. Үзэх баха. Гадаад бед одоортол. Үзээсээ тэр хувцаа эндүүдж байгаа яг тэр мөчийг. Тийм би дүүцсэн шүү. Би хичээсэн шүү. За жижигэгийн эрэгтэй хүний төлөө эсвэл эрэгтэй хүн чиний төлөө хийж байсан хамгийн галзуу солиотой үйлдэл юу вэ? К-драма хийсэн. Үгүй. Яг юусэн шүү. Зүү юу хөөх зүгээр л. Яг гал тэднэрийн гэдэг. Таньдаг юм гэдэг шүү. Олуулаа гэдэг шүү. Яг галзуу солиотой гэхээр яг юусоо сайн орж ирэхгүй байна. Яг миний төлөө юм яг галзуу гэсэн юм. Би юу ч гэсэн яг ингэж зүгээр яг бодогдож байна. Одоо сайн нөгөө нэг холын зайралцаа гэдгсэн шүү дээ. Бас яг гадагшаа яваад нөгөө хүн маань. Тэгээ би яг үнэхээр юм өдөрт бараг 2 цаг унтдаг нэг тийм амьдрал руу яг бараг 4 сар орсон. Тийм баг Цагийн зөрүүтэй юм уу? Шөнийн яриад өдөр нь ажиллая гэдэг шүү дээ тий. Тийм яг ингэ шүнэн яриад нэг өөрөөр унтаал тэгээл өглөө босаал ингэж яваад. Гэтэ би яг тэр өөрөө ингээл би зүгээрээ гэл ингээл ярьж мараал тий. Яг үнэхээр бүр ингээд сүултээ тэрэндээ амар тасцсан байсан шүү дээ. Тэгээ заримдаа бол яг ажил гайгүй байх юм бол цаг унтж байгаа л тэгэл яг орой ярих ангил хүлээдэг. Бүр үнэхээр хэдэн сар гэж явсан? 4 сар. Бага байна. Асуудал. Тэнцүүлээд байгаа юм ааш юм би бод. Тийм байна. Эрэгтэй хүн одоо нойрныхоо төлөө бүйдэн л очиж унтдаг юм шүү дээ. Би нойрныхоо төлөө биш. Тэр хүний нойрны төлөө. Тэр хүний нойрны төлөө би бүйдэн л явж байгаа. Яа. Би дандаа өөрийгөө мөрч. Та өөрийгөө өмөрөөгөө харьд байсан үнэнгээ ярьж. За тогос юм байна. Яг нэг амар шийдэмгүй бүр ингээд амар тийм бол яг сайн орж ирэхгүй л юм. Тийм. Би ч бас айгу цөөхөн ирсэн байхгүй. Тэгээд 5 дотроо юу? 2. Вау. Би таачлаа. Би 3. Хугацаанууд нь ямар байсан бэ? Үерхлүүдийнх нь 10 жилдээ байхдаа нэг жил гарan. Тэгээд оюутан байхдаа бараг 3 жил ах хэвээр. Тэгээд тэрнээс хойш байхгүй юм. Тэрнээс хойш байхгүй. Тэгээд хүнтэй харилцаад бас тэр харилцаанд гэтээ нөгөө үерхлийн төвшөнд биш хөрөхгүй яадсан тийм. Тийм гэтээ нөгөө үерхэд байгаа юм шиг үерхгүй байгаа юм шиг нэг тийм харилцаатай айгуу удаа явцсан. Хавлах зарлах хэмжээнд биш болчоо. Тийм. Минийх бол жилийн хугацаатай юм байна. Тэгээ жилийн хугацаах өмнө харилцаа болохоор бүр яг эцэс болчихсон байсан аахгүй тэр бол ингээд. Тэнгууд ч одоо нэг жоохон уйддэн штэ ингээд өмнө харилцаанда бүр тийм ш яг ингээд дуусар болчихсон аахгүй. Тэгэл цаашаа ингээд яг нөгөө нэг жилийн хугацаанд угаасаа факта болж байгаа штэ угаасаа. Шороо идэж байгаа штэ. Тэнгуудаа яг дараа жилээс ингээд жоохон би тэгтээ өмнө амар хаалттай байдаг гэсэн юм. Бараг эмхтэн хүнтэй болзон гуталтай. Тэгээ юу гэж боддог гэсэн бараг нэг тийм хүн амьтанд яваад байгаа ч юм шиг те. Ийм хаалттай. Тэнгууд би сүүлдээ ингээд зүгээр эмхтэн хүнтэй би ярилцаа танилцч болно шүү дээ те. Зүгээр яриа ингээд солиод нэг хараад нэг ярьж болно шүү дээ гэж бодоод тэгээ сүүлд аягүй нээлттэй басах. Тэгээ нээлттэй болоод нэг олон хүнтэй ч яриаг. Стайлаа адилхан юм байна. Харин тийм. Харин үгүй шүү. Стайл хийж байна. За ингээд таньдаг хүн байгаад байна. За чи үргэлжлүүл яриачаасаа яасан юм бэ? Адилхан юм байна. Адилхан нь юу? Адилхан. За яаж адилхан байсан? Яаж адилхан болчихвол чи надад адилхан гэж. Гэхдээ би бас яг нэг юм эрэгтэй хүнтэй уулзах юм бол цаг тэр тал дээр айгүй тийм сонирхол бодолтой байхгүй. Зориг хүрдэггүй. Бүр нэлээд тийм байсан. Ингээ хүн юмтай уулзъя гэхээр жоо сандраад яг уулз чаддаггүй. Тэгэл жоо харьцаж байгаа. Яг уулзъя гэдэг юм гол болчдөг. Тэгж болдгүй юм байлээ шүү. Одоо та хэд бол давуу тал ашиглах хэрэгтэй. Уулзаал даалгуулаад те. Чин заавал гол зорилго тэр оройн шууд. Чиний сүнс чинь арай биш юм байна. Тэр мөрчлөлтлээ ингээ явахтаа уг нь амар гоё харьцаал чатлаа. Ингээл амар гоё яа. Тэг яг уулзъя гэл тэгэхээр нэг л сонирн болол. Чи тэгтээ би л чамайг андарсан чи амар ичвэхий төрлөө юм билээ. Харин би айгүй ичимхий. Зүгээр ингээ одоо нэг бүрэг ичимхий гэж байдаг шин. Бүр яг энэ жоо энэ подкастаас явж. Үгүй ингээд бүрэг. бүрэг. Одоо бүржгээр үзүүлэх юм бол
Хаала. Зүгээр Тэгээд ингээд жоохон татнасуу төрөл нээ. Юусэн ингээд бүчин хөдөлгөөнөөр Тэг би яг ингэж нээж үзсэн. Энэ юм бэ? Жижиг. Тэг бүр за үнэхээр за би одоо хизээ болтол бараг нөгөө нэг оюутныхаа нэг 3 жил хагасаасаа болчиход штэ. Тэгээ би тэр жахан нэлийн хэцүү иргэлсэн болохоор би хэсэг хүнтэй үерэхгүй аягүй гоё амьдрын гэж бодоод. Тэг нэлийн одоо явж байгаа яг нэг хүн гарч ирээд бас яг нэг уулзтыг гэдэг мөчтөр ярьж байгаа байхгүй. Тэгэл бас л яа гэж ямар бодлоо. хэцүү юм бэ те. Тэгээд Хайрцмаар гэдэг уулзаж чадахгүй те. Яах онлайн Дүүр харилцаа. чиж мараа тэр нөгөө болзооны сургуулийн дүршгээ үе юм шүү. Тийм шүү. тэгээд би яг уулзсан. За окей гэд үнэхээр уулзсан. Тэгээд яг тэр нь яг гоё болж бүтээд бит хоёр бас айгүй гоё яг ингэ явсан. Тэгээд би чи яг нэг уулзаад ингээд болчих юм бол цаашаа бол би чинь бас ийм Тавираад шүү гэж дээ. Дасаад тэгээд гайгүй. Тийм ирчдэг. Тэгэл амар гоё нээлттэй бодол амар гоё илэн далан гоё. Яг тэр нэг мөчийг л би ингээд ингэчүүл. Ингээд жоохон нэгэд өгчүүл болох гэдэг тий. Тийм. Тийм байна. Тийм хүмүүсээс аяг байдсан юм шиг л. Байна. Мөн нийлж Адилхан байна чамд адилхан уу? Тийм нийлж байна. Яа. Хамгийн амар нь заяа. Одоо ингээд одоо Энэ үн чинь жижигээс ингээд жоох чанаад байна. Тэр хоёр ингээд кинонд болж байгаа 2 сарын хугацаанд ингээд хамт байж байгаа хгүй. Тэгээд тэр. За яриа. Үгүй угаасаа би нэг ярин заяа. Тэнгууд ингээд Ярээ. тийм ингээд нэгнээ одоо ингээд битэрс найз тал энд инээлтэйстэй нэгнээ цохож яриас та. Ингэж мэгэл тэнгууд хамгийн сүүлийн хэсэг битэр үнэлдэг хэсэг байдаг хгүй. Одоо хоёр хосууд юм уу? Тийм одоо битэр хоёр ингээд спойл амар хийсэн гайгүй. Гог гар дууссан. тийм ингээд амар их юм болж байгаа тэг сүулт нь ингээд тэг ингээд нийлдэг байхгүй. Хүү тэр их заах болох цааж яасан гэж ингэж мэгэл л та. Яанаас та холд мол тэ Би дүрдээ орох гэж байж гэж. тийм бүр бөө юм болсон ш. Тэнгууд би болохоор газ өмсөө дуусчих гадаа хүүтэн яж гэх хөлдөж өгөх гээд тэ Зузаа оруулаараа өмсчмээр гэдэг тийм ээ. за оролтооч зүгээр газ өмсөөл дуусгах л тийм. Бигийн үнсүүл баг ингээд Ингээ баг бомбутаар. нүүрнийхэн толыг Тэгэхээр энэ болохоор намайг тэгээдсэн байхгүй ингээд очоо өмсгээд эренгүүтэл нь би ингээл хойшол ингээд исэн юм шиг байгаа. Тэгэл нөгөөх нь бодосон юм ингээл татвал. Гэхдээ би ч Гэхдээ угаасаа та хоёрд нь зайтай нийл хийцэхгүй. Тэгээ би урагшаа ангууд энэ ингээ хойшоо татацсахгүй. гаст юу штэ би ажил нөгөө нэг кинон дээр тийм одоо тийм нөгөө систем нэг орж байгааг байхгүй юу. Гэтэ мэдгүй хаа эвгүй байсан. Гэтэ нэг олон аваагүй штэ. Тийм. Тэг гад 20 л авсан шүү дээ. Гэхдээ би би бол ингээ жижиг бол мэдээ мэрэгжлийн жүжигчний хувьд бол ингээ асуудалгүй барыг тоохгүй махгүй бодсон байхгүй. Тэгээ би ч гэсэн тоохгүй махгүй уус яад юм аа гэсэн шаа. Гэхдээ жүжигчин бахаараа заав тийм тоохгүй гэдэг чинь бас өөр штэ. Тийм бид Чи бахаараа үнсэлцэж болохгүй. Үнсэлцэхгүй байж болохгүй мó гэдэг чинь. За нэг тийм хүн байгаамаа би. Тэр барыг хэрэлдэж байжсэн. би ингээд ээлжлэл хараад ингээд сонсон. Тэр сүүлдээ подкаст танилцаад ингээд гараад багаар гараад ингээд гараа явцсан. Тэ киноны яг тийм хэсгүүд бас яг тулуул амар хэцүү баха. Одоо ингээд бит хоёрын хувьд ингээд сонсоход ингээд тэрийг нэхний зовоод байгаа юм юу байна гэж бодож гисэнтэй. Би тэрийг хосоолгоод үнсчих юм болж шүү дээ тийм ээ. Бурхан багш. Би болохоор ингээ Шууд хагаад шууд би ийм байсан ч ингэ. чинь зохиолынхон дагаа явж байгаа шүү дээ. Тэгвэл зохиолоо ингээд яг эхнээс нь ахуулаад тэр цэг нь ингээ хамгийн одоо ингээ чухалцэг байхгүй. Нэг бэлдээд тах шаардлага байхгүй. Зүгээр ингээд жоохон тээшээ аваад би бас амар бүлтэрсэн үү. Гэтэ би бол өөрөө тэгсэн. Би тээшээ аваад Ямар тээш авсан? Ямар тээш авсан? чи өгөөл би аваад цааш өгөөл тий. Тэш аавна гэж үгс үг. Тээш авна гэдэг нь одоо яг тэр Одоо яг тэр нөгөө дүрийнхээ өгөгдсөн нөхцөлийг ер нь авч ийн гэсэн үг байхгүй. Одоо чи яг ямар дүрд одоо ямар нэг юм нөхцөл байгаа юм яг тэрийг ингээл өмнө нь юу болсон гэдэг тийшээ авч орж ийн гэсэн. Энд орж ирэхээс өмнө юу болсон гэдгийг. Би тэгж аягуулсаа авч чадчих шүү дээ. Сүүлд тэр нөгөө кинонд тоглолоо. Тэр кинон дээр нөгөө найз би залуутайгаа үзсэн шүү дээ. Би найздаа үзсэн шүү дээ. чи яг ярваагаад байгаа. Үгүй би яруу шүү дээ. Би үзсэн шүү. Би үзсэн гэж хэлж шүү дээ. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг найз залуутайгаа нэг юм уцаар ярьж байгаа юм шиг жүжиглээд байдаг байхгүй. Надаа бүр амар хэцүүсэн. Би нөгөө хүнтэй ер нь тэгж уцаар ярьж үзээгүй юм бэлээ. Одоо ингээл те миний хайр юу чи үнсэн мүшиж гэдэг юм те. За хайртай шүү гэж. Наа чи тэгтээ амч орцсон шүү дээ. Үгүйгүй. Надаа бүр ингээ бүр хам хөлс цутгаад амар намаа ингээ бүгд гараа цуцсан заяа. Тэгээ ганцхан би тэнд ингээ тийм юу тэр яаж нэг өөдөөс ярьж байгаа юм байхгүй. Зөвхөн уцтайгаа жүжиглэх шаардлага гарч байгаа.
Тэгэл ингээ бүр хөөс цутгаа тэрийг би 7 8 авахулсан. Болохгүй байна ингэж хэлчихснэ. Ингэж ярьж үзээгүй мүү хэлцээ. Үзээгүй хэлчихсэн чи амар гайхаал. Нэр юм уу? За бид хоёр чамд үзүүлье гэл нөө манай кино багтны 2 хос байсан аахгүй юу? Яг ингэж яар гэл хоорондоо ингэж өснө надад тэр амар хэцүү санагдал юм дгээ амар юу нэг хэцүүсэн. Тэгэхээр бас яг юм бас хосын тиймэрхүү мэрхлэлттэй жүжиглэлт хийж mig шаардлага гарвал би бол бүр тий хоосон юмтай ярьж чадахгүй байгаа юм уу те энэ үнтэй энэ тэгээд эхлүүл бас чанга юм байна гэж бас бодсон. Хэцүү шүү дээ. Хэцүү. Жижигэ тийм үггүй дүр мөр байл надад бас илэрээ бис. Багшийн дүр мөр ч юм уу тий. Багш биш. Хүний найз залуу малуу. Физикийн багш Та таваа. ийм гоё хоолойтой үеж яхахаар үгүй дүрт явдгаа юу гэдэг. Тимээ тийм бас. Тимээ тийм шүү бас. Түл царай гардгүй зөвхөн хоолой ордог. Эфемийн хөтлөгч ч юм уу тий. Нэг юм Славс кино мананы харин төгмөх уншаад яаж идэг нэг юм гоё эсгүүд идэг шүү дээ. Тийм. Гоё баха. Гой. Бас болж байна. Манай пүү ахыг нэр нэг юм тавьчих тээ. Манай пүү ах юм Клип мэлээ. хайгу Тийм мөрөг. их дуртай шүү дээ. Бүжгийнхаа ард март ч юм уу. Тимээ бас нэг юм. 30 гарсан одоо бүжиг сурна гэж байна шүү дээ. Дараагийн уран бүтээлдээ бид хоёрыг шингээч шүү дээ. Бид хоёр тэнд ард ингэ сууж идэг нэг хоёр хүүхдүүлж идэг. Клип мэлип юм уу хийвэл нэг юм подкастны сцен хүмүүс бас оруулмаар байна тийм ээ. Тэгэл ингээл ингэж тэг би ингээл энэ ширээний ард ингээл байцсан гинэт дуулаад ширэн дээр гарч ирэл дуулж муулаа тий. Бигийн сургалтанд сууд юм. Биг намайг жилийн хугацаанд өөрчилж чадах уу? Хоёлоо тийм влог хийх үү? Болно шүү. Пүү ахыг өөрчлөх 365 хоног. Жилж биш. 6 сар ахад болно. 6 сарын дараа би яг дээдч ширт мөртөө тайж байлцсан. Ээ. Би ч одоо 12 за 13 жил бүжигснийхаа 8 жилд нь багшилж байна гэхээр одоо бол Ер нь эвсэлгүй хүн гэж байх уу? Эвсэлгүй хүн гэж байна. Эвсэлтэй болгож болно. Тэр бол цэвэр бэлтгэл байдаг байгаа. Цэвэр бэлтгэл, цэвэр мэдрэмж байдаг. Энэ хоёрыг хавсралж том бол сайн бүжиглж эвсэлтэй болж чаддаг байгаа. Энэ хоёрыг хавсгах чадвал чамд бас мөнгө хэрэгтэй. Сургалтын төлбөрөд хүрээд ирж тэ. Үнгүй юм чаач байхгүй. Би жоохон бахтай айгүй их бүжгийн дугууланд явдаг хүүхэд байсан. Ардын бүжгийн. Үгүй. Ямар бүжиг? Хипхоп бүжгээр. Oh crazy. Жишээ манай тал юм шүү дээ. Би Moxie Bros явдаг байсан. Тэгээд бас Тэн ахын сургуультанд явдаг байсан. Тэгээд бүжиглдэг байсан. Бүр жоохондоо VIP dance studio гээд Отко багш, буруу багш гээд хоёр хүн дээр бас явдаг байсан. Яг болцсон. Энэ аваа сайцсан бэ? Ерөөсөө тэндээс кайф авч чадахгүй байсан. Өөрийгөө дандаа нөө дутуугаар мэдрээдсэн гэх юм уу? Ингээл хамт явж байгаа хүүхдүүд маань ингээл сайжраал, дэвшээл ингээл дөнгөж би ингээд нэг л болохгүй байгаа юм шиг тэгээд амар сугаар мэдрээд тэгээд тэрнээсээ болоод юм болсон. Гэтэ өөрөө уг нь амар дуртай хүүхд байсан. Тийм. Тэгэж бас өвөөтэй танилцсан. Тэр удаан бүжиглсэн бэл тэгээд 7 дугаар ангиасаа тэгэл 10 дугаар анги хүртлээ тэгэл уг нь зүгээр тэгэл явсан тэгэл гэхдээ тэгэл чадахгүй байсан. Тэгээд яг дэглэлтэн дээр бол гайгүй. Тэгэнгүүт яг нөө фристайл та би илүү сонирхолтой байсан байхгүй. Батл дээр үзэх амар дуртай. Бүжигчин байсан шүү дээ. Одоо юу ч яахгүй надаас бүжигч орж ирэл батл. Ер нь фристайл оролцож байна гэдэг чинь ер нь бол нэлээд олон шатыг дагаад гараад ирсэн. Тэгэд би ч бүр тийм батл төрөл орж үзсэн. Ямар байдалтай. Тэгэл янз бүрийн. Чам энэ нь байгаад энэ нь байхгүйсэн юм шүү. Тэгэл тиймэрхүү юмд орж үзэл өөрийгөө айгу сорж мордог байсан. Би тэд төгөө агштай айгу ивент дээр очиод тэгэл манай чи намайг айгу сумлноо орчих яад ингээл. Би ч бүр шүүртэй бүжгэлж явсан юм шүү дээ гэж. Тэгэл шантраал за миний хийх юм биш юм байна. Би бол зүгээр дэмжигч үзэгч юм байна. Чи хэрэг шантраг байсан бол цаашаа явах байсан юм байна л да. Тэгэхээр яг юм зөв багш ч юм уу эсвэл юм хамт олон байсан бол арай ондох хэлсэн. Яг манай хамт олон гоё хүмүүс байсан. Би л болоогүй маа гэдэг. Тийм тэгэл болсон. Тэг ер нь бүжгэлдэг хүмүүст айгу атаархдаг. Тэг амар гоё. Гэтэ амар ер нь бол дуртай зүйлдээ угаасаа ингээл дурлаад хийж байгаа юм чинь нөгөө батны сайжирдаг байхгүй. Дүнгууд яг ямар процесс байсан болоогшнаас. Тэрийг би болохоор ингээд угаасаа би багасаа бүжгэлдсэн бүжгийн дуртай байсан. Тэгээ би ингээд зааж байгаа бүх зүйлээ би гэртээ очиж бэлддэг гэсэн байхгүй. Угаасаа би яг ингэж л сайжрах юм байна гэдэг юм ингээд ингээ анхнаас ингээ бодоод болцсон. Тэгэл ингээ бэлтгэлээ гээл. Тэгтээ бас тодорхой хэмжээний хугацаа орсон л доо. Тэгэл нэг юм итгэд ер нь бол ингээ дагуу сайжирч мэдсэн чинь. Тэг миний нэг тэгсэн. Би сүүлд ер нь яад ингээд ийм юмнаас ингээл болоод байна гэдэг нэг шалтгаан бас олсон.
одоо энийг ярихаар дахиад ярих гэдэг. Яа би нөө аавранд үзүүлсэн байхгүй. За нэг гүйлгч. Тэгсэн чинь тэрүүн дээр тэр их наваа тэгжэлсэн байхгүй. Чи угаасаа чиний нэг юм тууштай байх хугацаа чи 3 жил юм байна. Амар урт юм биш үү? Тэгээд 3 жил болоод ирэхээр чи ингээд дараагийнхаа шинэ юмыг хайгаад эхэлт юм ингээд. Тэгээ би яг ингээд нэг юмд дурлаад тэрийг оролдож үзэж хийсэн хугацаануудаа бодохоор нэрэл яг ер нь 3 жилээс хитэрж үзсэн юм бол бараг байхгүй юм л. Айгуу сонирхолтой. Гэтэ 3 жил нэрээ урт шүү дээ тий. Яг одоо дээд лимит нь 3 жил. Тэгээ одоо хамгийн урттаа л 3 жил нэг юмдаа юм тууштай байж чадхаар хүүхэд байна гэдгийгсэн юм. Тэгэл би бас тийм байх шүү. Би нөгөө бүжигчдийн бичлэгийг очиж хийгээд YouTube дээр төгсөж жоохон бахта. Жоохон багтаж. Жоохон багтаа. Тэр үед би яг бүжгэлжлээсэн гэдэг. Би тэгэхэд хөөхтэйсэн бах уу? Би хөөхт байх та. Одоо ер нь тийм гоё бүжгийн баатлууд болж байгаа юу? Болдог. Ер нь бол яг хипхоп төрлөөрөө бол зөндөө болдог. Тэгээ бас зам болохоор энэ амирх байтлаад болдог. Үйл бол цөөхөн. Би яг нэг баатал үзэж байгаад нэг хүний шагаа харж дуурлаж байсан шүү дээ. Шагаа. Тийм би ингээд доор ингээд завлаа сууцсан байхгүй. Тэгэл хүмүүс тойроо суучдээ шүү дээ. Тэгэл суудсан мэдсний хоёр залууч гэдэг тухайн үед бой байсан. Тэгэл манай үеийн хоёр бой нэг нь. Тэгээ ингээл би тэр хоёрын баатлыг үзэл байж хата нөгөө шал ширтсэн байжсэн чинь нөгөө ингээл хөлн ингээл нүдний урдуур ингээл орж ирэлсэн байхгүй ингээл нэг нь чонын шагаа зүгчж. Тэгэл би ингээл хөл рүү ингээл хараал байсан. Тэгэл айгүй гой бүжгийн пүүцтэй заяа. Тэр тухайн үед яг бүжгэлт хүн болгон л баг тэр пүүцийг хүсдэг байсан. Тэгэд ингээ үл ялэг юм богино хүмдтэй тэг ингээ яг энэгээр тэр одоо миний шахаа байсан юм шүү. Би одоо Би ч бас дайггүй шахаа. би тэрийг хиний шагаа байсныг мэднэ гэхдээ хэлэхгүй нэрийг. Тэгээ ингээд шагаа нь ингээд гарцсан тэгэл амар эвсэлтэй аим гой бүжгэлдэг. Тэгээд би ингээд хөл рүү харсаар бол ямар гой хөлтэй хүүвэ гэл харсаар байгаа л түр шагаанд нь дурлж ирсэн нэг тийм бас нэг кейс байдаг. Энэ одоо фетиш. Хаачин тийм байгаа юу? Ийм эрэгтэй хүний суц амар гоё шүү. Ингээ гараад ирсэн. Айгуу соцоо шүү. Бүр ингээ тийм ярцаагаад пүү гэдэг шүү. Яг тийм юм амар гоё. Суц амар гоё. Тэр шиг та хоёр тийм одоо царай харахгүйгээр зүр өөр нэг юм биеийн хэсгийг хараад ингээд татагдж байсан тийм тохиолдол байдаг уу? Бүхний талгай. Юу Юу шүү дээ нөгөө нэг эмэгтэй хүн өсөө ингэ доош дээшээ боочтой шүү дээ. Тэнгүүд нэг хойтлын яг энэ бэби өснө дээ. Тийм тэднээс тэр ингээд гоё хэлбэртэй хахаар ингээд мэдхгүй одоо тэр нь гоё хэлбэртэй болохоор амар эмэгтэйлэг харагддаг юм уу? Эсвэл ингээд бооцсон юм гоё эмэгтэйлэг харагдаад байгаа юм уу? Энэ нэг тийм гоё юм зүгээр юм хичээж боох зүгээр ингээд месси боц байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд гоё ингээд юм гоё угаас. Тэгснэ чиний подкастыг өмссөн. Яа. Амар. Тэгэл өндөг шараад л. харагдаж байна. Тэгэхээр бас гоё. Надад л яг бас яг энэ гар марл санаарч яг энэ гоё аим гоё гартай. Тэ суудсан гараад ирсэн. Тэгээ спортлог юм байна да. Яа. Гээд өөр тийм хас дундаа хүмүүс байдаг шүү дээ. Хөлийн судас гарцсан байвал бас зүгээр. Яг хөл гэдэг нь ямар аль хэвээр. Хөлийн хурууны судас. Яг ингээд тавхаа хэсэг. тавхан цуц. Тавханы судас юм. За бид бүхний хамтран ажиллаа. Бид нар одоо жижигайтай хамтардаг байсан. За тэгээд Монстайгаа бид нар бас хаяа хамтардаг. Монс маань одоо цоошинхэн брэнд бүтээгдэхүүн энэ бүр лакшри бүтээгдэхүүнэнд оруулж ирсэн байна. Тэгээ подкастынхаа манай подкаст одоо иймэрхүү зүйлийг зөв зохистойгоор ярихгүй бол одоо өөр хэн ярих вэ гэж одоо битэр чи өмнө одоо нөгөө эмэгтэйчүүдийн Камлауд гэдэг брендийг ярьж ирсэн тий. Тэгэхээр ер нь тэр сэдврүү холбоотой одоо Obis гэдэг брендийн талаар та бүхэндээ хэлж өгье. Гэхдээ одоо та бүхэн өөрсдөө энийг нээх ёстой, өөрсдөө энийг сонгоод өөртөндөө тохирсон одоо бүтээгдэхүүнүүдийг харж агаад авах ёстой юм бүтээгдэхүүн баа. Тэгээд энэ маань юу вэ гэхээр одоо томчруудын тоглоом гэдэг шүү дээ. Тийм, томчруудын юм тоглоом баа. Тэгээд Obis гэдэг юм брэнд, цоошинхэн брэндийг оруулж ирж байгаа Монс маань та бүхэн ийм онсоос захиалах боломжтой. Тэгээд эмэгтэйчүүд минь сонсноор юу юм бэ? Ингээд эмэгтэйчүүд чинь бас бидрийг бодох юм бол өөрсдөө бас нэг юм нээх өөрсдийнхөө дуртай зүйлийг олох, өөрсдийнхөө цэгүүдийг нээх шаардлагатай байд юм ба шүү дээ, тийм ээ. Нөө Sex and the City гэж цуврал өгдөн шүү дээ. Тэр цуврал дээр болохоор ингээл манай эмэгтэйчүүд ер нь аль ингээл замбраагүй ингээл хүмүүстэй уулзч учрал явдсан шүү дээ. Үзсэн тэр кино. Тийм. Тэнгүүд тэр кинон дээр ингээд хүүхнүүд ярихаараа ер нь одоо эмэгтэй нь тавиагүй болвол тэрийг ингээд ерөөсөө юунд тооцохгүй яриад байдаг хгүй ярихаараа. Би ерөөсөө тэрэн дээр тэгээгүй тэгэхээр тэрийг бараг тооцохгүй ч гэдэг юм тий. Заавал тэрүүн дээр яг хин нь адилхан тавьж ийж одоо тэрийг ингээ яг бэлгийн харьцаанд тооцдог ч гэх юм уу тий. Тэгээ тэнгууд л одоо зарим
тохиолдол төр эмэгтэйчүүд маань ингээд өөрийгөө яавал тэгдгээ мэдгүй тэрийг ингээд хийгээд идэх юм биш үсттэй яриа. Тэр одоо өөрийгөө нэг юм нээж олох гээд мэдгээд шүү дээ. Гэтэ би бас нөгөө нэг шууд нөгөө энэ ярил амар ирчихсэн. Гэтэ би бас нэг Одоо энэ чинь нөгөө нэг энд ингээл одоо жоох ингэж ярахад эвгүй байгаад байгаа болохоос ингээл эмэгтэй хүмүүс ч юм уу найдуудаараа ч юм уу эсвэл их нартайгаа байхаар энэ чинь бас ингээл яг юм чухал сэдв байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд би амар олон хүнээс ингэж сонсч байсан. Одоо яг иймэрхүү одоо нэг юм том хүний тоглоом байгааз энийг юм захиалж авах ч юм уу эсвэл яг худалдан авах процесс нь амар одоо яг тэр хүнд амар эвгүй байт юм байна. Одоо захиалангууд одоо гэртээ авангууд яг тэрийг ингээд халах нэг авах хэцүү дэлгүүрлөө ороод авах хэцүү ч юм уу тий. А түүнээс л бүгдэнд нь дотроо бол тий битүүхэндээ энэ шалтгаан нь бол тийм бодлоо. Яг бүгд өөрийгөө нэмэр байна. Гэтэ ийм байна. Тэрэнд нь туслах одоо янз бүрийн бүтээгдэхүүн байдаг. Одоо бүр ингээд зөвхөн ганц бич гэлтгүү одоо нэг хосуудын хоорондын бүтээгдэхүүн байгаа юм байна л. Тэгэхээр ийм одоо luxury гоё брэнд орж ирж байгаа юм та бүхэн ийм онсоос худалдаа авах боломжтой. Тэгээд дараа дараагийн дугаарууд дээр бид хоёр гоё дэлгэрүүлж одоо тоглоом бүрээр гаргаж ирээ. Тоглоом бүрээр нь ярих нь шашин гэхдээ эн чинь хүний нэг гоё нууцтай ертөнц байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид хоёр энэ гоё юуг нь бол гаргаж ирж мэрж бол мэдээж ярихгүй та бүхэн ийм монсоор ороод өөрийнхөө бүтээгдэхүүнийг одоо өөртөө таарсан бүтээгдэхүүнээ авах боломжтой байгаа шүү. Тэгээд oblis Тэгээ ерөнхийдөө одоо иймэрхүү юм авахаасаа битгий ичээрээ. Тийм. Хүрэлтээр авахд ихтэй гайгүй дээ. Маск зүгэд ч юм уу тийм ээ. Наад хаалганыхаа гадаа тавьчихаа. Тавьчихсан цаашаа яв гэдэг. Лифт суусан уу гэж. За. Тий. Тэгээд хамгийн гоё юм нь юу вэ гэхээр одоо промо код гэж байгаа. Тэгээ 20% хямдралтай та бүхэн авах боломжтой байна. Англиун гэж хэлээд Англиун 40-50 гэдэг. За та бүхэндээ би промо код яг одоо хэлж өгье. Secret 20 гэдэг промо код зохиосон. Тэгээд доор биччихье. Secret 20 гэж та бүхэн промо кодоор оруулах гэдэг хэсэг бугасаа байгаа юм аas. Тэр 20% хямдралтай ч гоё өстэй. Чи одоо 100 мянган бүтээгдэхүүнийг бүгдээ 80 мянган төгрөгөөр чинь авах жишээтэй байгаа шүү. Тэгээд бидэд нэг найзынхаа төрсөн өдрөөр найздаа вибратор бэлгэлжсэн аахгүй. Тэгээд тухайд маань найз залуусаа дөнгөж яг салаад тэгээд бид зан сингл болсны тий бэлэг гэд өгсөн чинь бараг төрсөн өдрөөр нийлцсэн аахгүй найз залуудаа. Тэгээд тэгснэ бид идлээ. Найз залуутайгаа хамт хэрэгжилж байгаа. Бид уг нь ганцаараа хэрэглээрээ одоо ганцаараа болцсон юм чинь ингээд энүүгээр ингээ өөрийгөө болгоорой гэсэн чинь найз залуутайгаа хамт хэрэгэлдэг болсон гэд нэг тиймэрхүү юм бас. Хоолын зэний хос их гэж бас байгаа юм лээ. Тэгээ одоо ч тийм юм хөгжүүд янз янзын юм янз янзын дүрстэй янз янзын хэмжээтэй төрөл бүрийн юм гарсан байлээ юм хөгжүүд. Бараг ярих нэ. Бараг ярьдаг. Өөдөөс бараг ярьж мэрх хоо ингээ явж маад өөрөө ингээ нөгөө нэг фоя гэдэг. Тэр тоо. Бараг тэгж ярьж. Бид нар нөгөө найзуудаараа яг дөрүүлээ нэг слонгос явсан байхгүй. Тэгээд явж байгаад дэлгүүрээ. За энэ дөрүүлэг нь юу хин харддаг юм. Бараг тэр нилээ утсан. Оо сайн байцах бүр ингээл барьж үзээ. Анх удаа тийм л орж байгаа байхгүй дөрүүлээ хамтдаа. Амар том дэлгүүрээс байхгүй. Тэгээ үнэхээр их юм байдаг юм байлээ. Энийг яг юунд ашиглт юм болоо гэж бодтол амар л их юм байт юм байлээ. Би бас Японд нэг орж үзчихсэн. Бид Японч нь ер нь зүгээр бараг нөгөө 7-Eleven-дээ тиймэрхүү юмнууд ингээд сэтгүүлүүд нь ингээд ил зарж идэм бэ лээ. Тэгээ би чинь тухайн үед жоохон байсан. Мэдгүй сэтгүүлийг нь хараад гайхаад тэгэл нэг дэлгүүр орангууд ингээл нэмэх 18 юм хөшөг татсан. Тэгэл хөшийн нэнгүүд юм. Японч юу тиймэрхүү юмараа нэлээд бас нээлттэй орно шүү дээ. Тэгэл бас айгүй сонирхолтой л сонирхолтой юм байна. Тэгээд технологи өгчөө тэгээд янз бүрийн юмнууд гоё юм гарцсан байна. Эрэгтэй эмэгтэй бүх бүтээгдэхүүнүүд байгаа та бүхэн юм асараа аваарай. Тэгээд промо код ашиглахаа бүгд мартваа. Тэгээд хэрэглэж үзээ комеди хийгээд байхгүй тий. Secret 20. Secret 20 тий. Secret Santa гэж юм. За дараагийн сэдв рүүгээ орцгоё. Дараагийн сэдв гэжтэй дараагийн асуулт руугаа бүгдээ орцгоё. Тэгээд богинох энэ хэсгийг богинохоо явчих гэж бодож байна. Одоо манайх нөгөө red flag, green flag асуудаг байхгүй. Тэгэхээр манай оролцогчдын манай зочдын маань 3-3-ыг хэлээ богинохоо. 3-3-ыг явчих. Ээлжлээд шууд бодох юм байна. Green 3-ыг эхлээд яваад араас нь red 3-ыг явчих. Тэр хүн өөрийнхөө green яг red болно дээ да. Green-ийг ер нь
гэж бодож мод тийм үү? Чиний Жижиг рейд ч юм. Үгүй би баран бодвол юм. Green flags маш сайн залуу. Үгүй эмэгтэй хүнээс хардаг. Эмэгтэй. Green шүү дээ. Өөр Яг энийг нь оруулаарай. Үгүй асаа. Яг оруулаарай. маш сайн залуу. Одоо ямар эмэгтэй хүнийг одоо эмэгтэй хүний 3 зан чанарыг green flag гэх вэ? Ямар эмэгтэй хүнийг одоо red flag гэх вэ гэдэг. хоёр зан чанар нэг одоо гадаад үзмж хэлжүүл бас гоё. За эмэгтэй хүний талаас green flag гэж бодох юм бол би яг одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр нь хүүс байгаа шүү дээ. Тэнгууд яалтчгүй эрэгтэй хүн жоохон лид хийдэг байх гэж боддгийг байглаасаа. Тэнгууд миний хувьд болохоор нөгөө нэг эмэгтэй хүмүүс маань эрэгтэй хүмүүсийг амар гоё спорт хийдэг амар хүндэлдэг байх юм бол тэр бол надад number 1 green flag орж ирдэг байхгүй. Гэхдээ яг тэгж харцдаг охтод амар юм ондоо байт юм аа юм өөр байт юм. Шууд эрэгтэй хүн мэддэг байхгүй ирэхэд бол ямар зааш аршинтай байна яаж харьцах энэ хүнтэй яаж харьцах вэ ч юм. Тэгээд тиймэрхүү зүйлийг анзаарчих юм бол ер нь эрэгтэй хүн бас амар зөвүүн юм гоё байдаг. Тэ хийх шаардлагагүйгээр мэдчихнэ гэдэг чинь бас ингээм амар зөв юм байхгүй. За жижигийн эхний green flag сонсъё. Сонсдог Эрэгтэй хүн. тийм. Яг гоё сонсдог. Сонсох чадвар ер нь сонсох чухал шүү тий. Эрэгтэй хүмүүс хэр баргийн бас тэр нэг яг байгаль зөндөө байгаал та гэтээ ер нь бас нэг юм тэр нь жоохон тутмаг санагдаад байхгүй юу? Яг гоё сонсдог эрэгтэй. За хоёр дахь бигийн хоёр дахь уу. За миний өөр green flag юм бол айгу олон юм бодож идгээд нөө зөө 2 hours later. би ready хэлж болох уу? ready явж болно шүү дээ. Амар юм шооддаг. Мангар олон эрэгтэй найстай. Тийм red flag. За жоохногийн солирч байна. Жижигийн жоохногийн жижигийн red. Яг би зүгээр green нэг би нүдэрээ инедэг. Нөө зан яшна. Ийм үү? Үгүй би сая нэг хүлэнт чи үрд. Миний хөл байсан юм уу? Нүдэрээ инедэг гэл одоо би заадаг байгаа. Би нүдэрээ инедэг байгаа юм байна. Яг юм нүдэрээ инедэг. Бүр цаанаасаа амар гой санагдаад байт. За хаана байгаагаа амар сайн мэддэг, хинтээ юу ярихаагаа мэдж чаддаг. Тим эмэгтэй хүн надад амар гой санагддаг. Бие одоо юу гин одоо хүмүүс ярьдэн штэ ингэ. Бие авч явах айгу амархан штэ гэдэг. Гэтэ яг үндэ авч явж чаддаг байхгүй гараад бол ингэ. Тэнгууд яг авч явдаг хүмүүс нэг амар тустай юм мэдгүй нэг юм шууд одоо авра гэж ярьдэн штэ шууд авра нь мэдрэгддэг байхгүй. Тэнгууд тэр надад амар гой санагддаг эмэгтэй хүний. Яг ингэ. Зүгээр л одоо жишээлбэл одоо ингэ л та. За би найзтайгаа суулаа гэж ботход та юу ярихаа мэддэг. Тэнгууд надтай нэг ярихор манай найзтай нэг ярих үүрч юм. Нэг юм байд юм аа. Яг ингээм ахчлаад сайн хэлж бол мэдгүй нэг юм жүжиглэлсэн юм биш. Тийм. Зүгээр л ингээд одоо юу гэх илүү одоо нэг харьцаж байгаа үнэ илүү ингэж тодтогч өгдөг ч юм уу те. Найзуудын хажууд бол чамтай бол чамайг бас хүндэтгэж одоо чамайг ингэж харьцах нь шүү дээ. Зөв. Байж болно тийм. Тийм найзуудтай чинь болонгууд арай цензүүртэй. Тийм. Yeah. За жижигийн red ou green уу яв. Red болохоор нэг би түрүүн хэлсэн шүү дээ нэг спортлог хүн надад энэ зөв минийх шүү дээ те. Яг ямар ч спорт бүр огт сонирхдаг хүн бүр жоохон red. Тасал хөдөлгөөн бүр юу ч хийдэггүй гэсэн. Юу ч хийдэггүй бүр ингээд. Тэгээд тэр нь эрүүл мэндийн шалтгаанаас биш. Биш тийм биш октоосоо зүгээр залхуурлаас. Тийм бол. За бигийн явсан. Би хүн болго өөрөгдсөн миний л бол. Харин гэтээ ингээд амар зөндөө боддог байсан ингээд яг хийх гээд байгаа юм таг марцчихад байгаа юм. За би сая бодсон ийм одоо яг хөө гэхдээ ер нь эмгтэйч чинь ерөөдөө gossip бидэн штэ. Гэхдээ бүр тэр нь амар ихсээд байвал надад амар дарамтаа санагдаг. Энэ тийм бүх юм ингэж тоочж ярьдаг, ухаж ярьдаг. Тэгээ бүх юмыг амар сайн ингэ мэддэгтэй ингэ хаана юу болж байна. Яг хөө байж болно л та. Гэхдээ ингээд тэрэндээ орцсон хүмүүс байд юм а. Өөрөө амар хамаатуулж ярьдаг. Тэг ярэ мэрэн амар ингээд амар хурд ярьдаг гэсэн юм аа тэгсэн ч тэгсэн гэл. Тэр ингээд надад бүр амар хэцүү сан. Тэгээ тэрийг дэмжиж хамт муулахгүй бол уралж муурлаа. Чи сонсож байна уу? Би юм ярьдаг юм шүү. Чи эсвэл тэр охин тийм дуртай юм уу? Гэж үгэлээ. Тийм их юм байна л да. Тийм. Би дургу юм чинь чицэн дургу ах хэвээр. Үнэ. Гэж үгээл. Яг манай лаач. За би болсон шүү. За миний юу болонгууд хоёрыг гэлчгүй дээрээ шууд нэг нь болонгууд ер нь бол жоохон сагсуу ингээд яадаг. Тэнгууд хамгийн сүүлд жоохон болонгууд нөгөө нэг айгу олон эмэгтэй хүмүүс хэлдэг шүү дээ. Яг нөгөө нэг инстаграмаар хэтэрхий олон нөгөө нэг юм хүмүүс олон хүн дагдаг. Олон хүндээ биш ээ.
Олон шалдан хүүхэн даа. Баг шалтандаач бас. Ер нь шалдан орно. Ер нь Тэгээд бас хүмүүс харьцдаг байсан ч юм уу тийм нэг юм хүмүүс амар олон охин руу бичдэг ч юм уу те. Эсвэл яг нөгөө л нэг хитэн хүнийг дагдаг. Яг тийм нөгөө л нэг хитэн хүнийг дагдаг. Яг тийм бахаар л за болоод шууд ингээ тэрийг шууд мэдрэмж ороод ирт юм. Гэтэ ингээд яг тийм юм яг нөлөөлдөг. Тэгээ яалтчгүй шууд Тэгснэ нөгөө охин эргүүлээд дагдгүй байх үед. Тийм. Өөрөө л 2212 хүн дагдаг ч юм уу те. Чи би followers. За би нэг харагдсан. Хит 2000 байх үед. Уу яг хүн ингээд сошиалоо яаж одоо хөтлөхөн тэр хүний сонголтлоо Тэгтээ ингээд 1500 байна. Хамаагүй ингээд тэр бүх юм лайклаад идэг эрэгтэй хүмүүс надад жоохон сайн таарсан бүх эмэгтэй өмнө лайклдаг ингээл лайк Сингл хүн юм шүү тэр хүн. Гэтэ сингл ч гэсэн бас гоё тэмцэртэй. Би бол гэхдээ ингээд гадаадын одоо тий гадаад мадаа тиймэрхүү хүмүүсийн зурган дээр лайк тарчих. Монгол хүмүүс их дээр бол ерөөсөө ямар ч ямар шамаагүй. Окей. тий одоо Blackpink Lisa-тай л хардаад байвгүй тий. Чи Lisa-тайгаа яв. Чи Lisa-гийн бүх зурган дээр дарсан бай. Та хоёр яах юм? Гэтэ нэг манай монгол хосууд нэг тим юм болж нэг сошиалаар яасан үстэй. Намайг Blackpink Lisa-тай хардаад намайг яасан ч гэлээ нэг тим юм болж ирсэн шүү дээ. Гүшээ найзаа. Тэр очиж тэгсэн шүү дээ. Биги. Чи наас сонсгоо мөн. Тэгээ Лизатай харсан гэсэн шүү дээ. Яагаад тэгж яриад байна? Яг тэ амар хоп босч байгаа. Үгүй зүгээр яг хуу хитрхи ихсээд байвал гэсэн шүү дээ. Тэ чи яг юуг нь филинг нь бол мэдчихэж байгаа шүү дээ. Тий мэдчихэе мэдчихэе. Наа ч юм бол зүгээр. Зүгээр. Жоок штэ нэ. Тий жоок нэ. Жоок үстэй. Жоок ойлгож байгаа юм. Жоок нь ойлгоод би тэрэн дээр нь давхар шилж байгаа. За. Пүү хахад одоо тийм red green нэмэгдсэн үү ер нь? Миний green red-ууд одоо яасан юм бол та. Болзооны апдейт байна уу ер нь? Байхгүй шүү дээ. Би ста болцдгүй шүү дээ үнтэй. Та тэгээ хүмүүсийг болзоороо уриалаад идэг гэж өөрөө яага болцдгүй. Амжихгүй шүү дээ. Таныг гэхдээ одоо ингээл хүмүүс амин нэг одоо ингээд ийм ганц би одоо ингээд хүмүүсээс ингээд амин хүлээлт хүмүүс өсдөг штэ ингээл нэг ийм одоо бидний нэг молиггүйдэл ганцаар яваад байгаа юм шиг тий. Тиймэрхүү мэдрэмж амар төрүүлдэг. Тэр нь амар тийм дарамттай. Тэр нь амар лайтай ингээд. Лайтай. Чи ингээд хэрэлдэж мэрэлдэхээр тэрийг амар гаргаж чинь. Чи ийм болохоор ганц би байгаа байхгүй. Тэгээд тий. Гомби нэг муухай үгээд үстэй гомби гоцсон толгой энэ гэж муухай. Тий. Ганц би чинь бид нар нөгөө сонголтоороо байгаа. Гэтэ яг ингээд нэг ганцаардах манзаардах үе байна. Тэр чинь хүний л филинг шүү дээ тий. Тэрнээс бол нэг юм зөхөрч мөхөрцөн тий нэг юм яатсан ч юм битээ нэг тийм бол биш тий. Бид нар ингээд гоё сонголтоороо л ганц би байх нь бараг илүү тухтай байгаад байна. Тэгтээ бас үдээ болол гоё. Тийм байвал гоё. Одоо хоёулаа энэ чинь миний амьдрал айгүй хоёр талаа хоёулаа гоё. Гоостой бол бүр гоё байх гэж бодож ин л гэж байхгүй. Тэрнээс нэг юм одоо байгаад аим сэтгэл хангалуун бус байгаа л ингээл зовоод байгаа. Яг нөгөө тийм уур амьсгалыг би угаасаа өөрөө бүрдүүлсэн л дээ анханасаа. Нөгөө ийм сэдв яриад дээ нэг дандаа нэг тиймэрхүү яриад ирэхээр энэ ингээл ганцаараа яваал ахаар ингээл чаавас юм хийгээл яваад идэм байх байт юм байна гэл нэг юм бат юм шиг. Над дээр бол одоо айгүй үгүй. Одоо нэг ганцаараа ингээд яг ганц бие байхаар нэг юм найзууд болгоно нэг юм сонин найзаагаа шахах гад идэх юм шиг. Эсвэл нэг найзуудаараа олуулаа хамтдаа ингээ уулзангууд тэнд нэг юм ганц бие залгуу янгууд бүр ингээл нүдэн сэргээл амар тийм мэдрэмжгүй. Манай найз ганц бие штэ. Тэгэл баг очиж холбож молбол ямар ч тийм миний хүсэл сонирхлыг одоо тий сонсох. Тэр бол яхаа зүгээр манай найзтайх маазарж л байгаа юм л та. Гэтэ одоо тэр ингээд жоохон олон тавтагдахаар хүн шууд ингээд тухгүй мэдрэмж амар төрдөг гэх юм уу. Ганц би байхаар нэг юм сул талтайж би яваад байгаа юм шиг тий нэг сонирн байдаг шүү. Ганц би явах чинь сайхан штэ. Ганц би гэхдээ сайхан штэ. Сайхан штэ. Би бол яг ганц би байхтаа илүү биш яг байхтаа илүү ч байхтаа зүгээр ганц би байх юм бол илүү фокустэй гэж боддог. Тийм. Гэхдээ тэр нь яг нэг амар тэрнээс шалтгаалаад тийм гэж би юусэн зүгээр ер нь бол ганцаараа байхтаа ер нь яг өөрийнхөө ажлуудаа их юм бол амар фокус чаддаг гэж боддоо шүү дээ. Зарим хосууд чинь тэгэл яг яагаад ингэн барин хамт байгаад идэм бол гэдэг тийм мэдрэмж өгдөг хосууд бас байдаг шүү дээ. Заавал ингээл зовоол хамт байгаад байх ямар хэрэг байна гэл тэ одоо зодон цохонтой ч юм уу хэрүүл оруулалтаа эсвэл би бинт ингээл итгэхээ болцсон тий. Тэгэн барин ингээл хамт байгаад идэг хүмүүс тэгж байснаас бараг зүгээр ганцаараа гоё ингээ хэрүүл оруулалгүй тайван байжсан нь ер нь хамаагүй дээрлээд гэлтэй. Тэгэл хамтдаа байгаа л нэгэндээ тустай дэмтэй илүү гоё happy байх гэж би бинийгаа сонгож байгаа л бэлгүү дээ тий. Токсик биш байгаараа манайхаа. Yeah. Insecure мэдрэмжээ хаяарай. Хоёр insecure нийлэх юм бол жиж манайхаа.
Тэр бол одоо өгсөн. Тэр бол нэр айгу үний юм бэлээ. Тэгэнгүүт би бол ингэж бодсон аахгүй. Би өмнө болохоор ер нь харилцаан дээр ингээд өөрийгөө амар юм дутуу мэдрэмж чаддаг гэсэн. Тэ. Дандаа өөрийгөө ингэж дутуу. Тэгэнгүүт нөгөө хүнд нь болохоор ингээд эргэтэй нь өөрийгөө ингээд дутуу мэдрэмж аваад тахаар ингээд эмхтэнд нь ингээд гэж бодогдохоор ч юм те. Тэгэнгүүт би бол эхлээд эргэтэй хүн бол өөрийгөө эхлээ хайрлах зурх хэрэгтэй юм байна гэж би бодож гисэн. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг нь яг амар олон зүйлсээс амар шалтгаалт юм билээ. Тэ зүгээр ингээд өөрийнхөө дуртай юм авдаг ч юм уу мэдхгүй нэг зүгээр ингээд тийм өөртөө цаг зарцуулаа. Би яг нэг жил хагас магас яг ер нь яг 22 23 оноос хойш ингээд ганцаараа нийлээ удаан байгаад ирсэн. Тэгээд яг өөртөө яг ингээд ажиллаад байсан чи яг ингээд өөрийгөө амарсаа мэдчихсэн байхгүй. Би ийм хүн юм байна. Ийм үедээ ийм төрж авд юм байна. Гэт ихсэн чи айгүй юм. Одоо идгэрсэн гэх юм уу. Тэгээ манай ирчүүд бас тийм эхлээд өөрийгөө хайрлах сураараа тэгжиж хүнийг хайрлаж чаддсан юм байлээ. Маш. Одоо жижигэгийн хэлсэн шиг дасгал хөдөлгөөнөөс хол эрэхтэй хүн жоохон санагддаг гэдэг юм. Тэр орно шүү. Дасгал хөдөлгөөн бүгд одоо хоббитой эрэхтэй хүмүүс юу нэг гоё тэгчтэй яг нэг юм ингээ гоё хийдэг тэрэндээ ингээ тууштай байдаг те. Тэгээ өөртөө анхаардаг тийм эрэхтэй хүмүүс бас илүү гоё юу ч хийдгүй эрэхтэй хүний хайжууд бол мэдээж хамаагүй илүү алхаад явж байгаа гэх юм уу. Нэг шат дээр байгаа. Хобби ер нь яг ир юмгүй эмхтэй хүн ч гэсэн бас нэг юм гоё хоббитэй байвал бас ч гэсэн гоё харагддаг шүү дээ. Тэгэл ер нь бол ямар нэгэн зүйлийг гоё хийж чадаал өөрийгөө хөгжүүлэн манлалал явчихдаг юм дөө. Ойло жим ийгүүл хийгээл. Тим хийх юм бол тэгээ хийё хийгээл. За төгсгөл хэсэг рүүгээ бүгд орцгоё. Cheers guys. Славхын пив таалагдж байгаа гэх найдаж байна. Cheers. 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 Тэгээ герман технологиор Оросд одоо үйлдвэрлээд орж ирж байгаа Cheers пивгээ та бүхнээр дайлж байна. Тэгээд глютенгөө пив гэж явд юм билээ. Тэгэхээр нэг юм гидсийг дүүргээд байдгөө гидсийг ингээд том болоод нөгөө хоёр пив уучих чинь амар цэригээд байдаг шүү дээ. Тим мэдрэмж өгдөг. Харин тийм байд. Нэрнээс сая арыг уусан чинь зүг зүгээр шүү дээ. Гяндаж шүү дээ. Лагер пив гэж ярьдаг шүү дээ. Нөгөө смут нөгөө арай грац багтай зөөлөн пив орохдоо маш зөөлөн байдаг. Тэгэхээр тийм амтанд дуртай хүмүүс байх юм бол та бүхэн Cheers пив бүгдээрээ сонгоцгоогоорой. Тэгээд угаасаа яг тэр нөгөө гизг үзэтэй холбоотой нэг юм дүүрэх гоё гэх мэдрэмж гинэ. Дүүрэх муухай мэдрэмж амааргүй байдаг хүмүүс зориулсан пив гэж бүгдээрээ ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн Тино дээр нэр Тино grocery дотор байгаа юм байл шүү. Та бүхэн оройны 5 цагаас өглөөний 5 цаг хүртэл хургуулээд одоо шөнө хүрэлтээр чинь авах юм дуусаад тий. Яг нэг юм хин гарах үг дэлгүүр авахгүй хэцүү байдаг тий. Тэр үедээ бүгдээрээ Тиногоор Cheers-ийг бүгдээрээ захиалах боломжтой. Дээрээс нь бас сүлжээ одоо том дэлгүүрүүдээр байгаа. Тэгэхээр та бүхэн сүлжээ өөртөө ойрхон том дэлгүүрүүдээс та бүхэн худалдаа их боломжтой байгаа шүү. Тэгээд амт нь маш гоё таалагдчихээн. Яг нэг юм зөөлөн пив. Маш нэг юм гоё зөөлөн тухтай амттай гоё пив байна. Тэгээд та бүхэн бас таалагдж байгаа. Тийм байна. Үнэхээр зөөлөн пив байна. Маш гоё зөөлөн амтанд дуртай хүмүүс зориулсан. Биш шүү. Cheers guys. Тэгээд Cheers хамт байлаа. Cold brew технологи. Олон улсын чанарын баталгаа. Герман гаралтай соёлж ба зөрөг цэцэг. Алтай хүмүүсийн Zawielowski артизан ус. Европ шар иргэн нэр гаргачлал. Cheers to cheers. Нэг гоё пипэн. Тасаа доторлон төмрөө ижилсэн. Тий. Шүүгээ миний үл салсны битээ хараад би. За манай хоёрын гэрэл цацуурсан гигэн болцоог авъя. Хоёр зочноос амар гоё одоо нөгөө солиуд бууддаг шиг тийм айгуу гоё. Би тэгвэл баг ярьсан юм шүү. Тийм. Тэр чим гэрэл цацуурсан гигэн болцоо. Тэгээд харалцсан хар болцоон дээр бас. Харалцсан хар болцоо юу. Зүгээр инээдмийн түүх ярьж болох. 10 жилийнхаа. Тийм. Инээд цацуурсан эгэлгүй болцоо бас нэг юм болно. Нөгөө нэг би нөгөө хэдвэр ангид байлаа. 9. Хэдвэр ангид байсан. Тэгээд манай нэг анги охин надад сайн болцсон байсан. Тэгээд надад хизээж хэлж байгааг байхгүй бид тэрийг мэдэхгүй. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө гадаа тамир оржсэн. Тэр үед нөгөө манай сургуулийн хажуу талбай дээр тамир ордог. Гэсэн чинь ингээд манай анги тэр чинь хэм байлаа. Номин гээд охин байсан билүү. Тийм бүр харсан шүү дээ. Тэгсэн чинь ирээ намайг алгадчихна. Тэгээ би ингээ гайх шокнд орчих жоохгүй. Алгацснаа ингээд амар өөлцсөн ихэр татч матч ингээ өөлцсөн заяа. Тэгээ зүудэнтэй хурсан гэдэг. Ихэр татаж ингээ ойлж мөлөө өнгөр явж байхгүй. Гэсэн чинь араас нь яг нэг хоёр найз нь гарч. Чистэ юу ч ойлгохгүй тийм. Яг энэ хоёр шиг нэг хоёр. Хөлдөө түнштэй дахиад алгацсан шин аа. Тэгээ хоёлаа зэрэг юу дахиад алгад. Гурав алгад болчихсон. Яа.
Тэгж нэг шоконд оржлоо. Сайн гэдгийг нь ойлгохгүй чи ямар тэнэг залуу вэ гэдэг байгаа юм уу те ер нь. Тэгж юм. Гэхдээ чи бол нэр үнэхээр л ойлгоогүй юм уу те. Үнэхээр ойлгоогүй би. Надад чаач ирж байгаагүй. Тэгсэн чинь Харсаараа илэрхийлээд байсан юм байна. мэдгүй нэг юм өглөөс сайхан амарсан уу гэсэн болоо. мэдгүй нэг. Гэхдээ би санаж байгаа болохоор ингээ нэг тийм ингээл хажуу сууж муугаал те. Магадгүй би нэг бадал мал марцсан байвал газ гаргаж өгч мө гэсэн. Мэдгүй нэг тийм л юм байсан бах та бодвол. Тэрийг би тэг анзаарах биш нэг хөвгдсөн шүү дээ. Тийм. Стүүр ангич биш тэгээ угсаа яг бүжгэлдэг гэсэн үеж. Охин мөгс сайн болох. Энэ сая тэгээд ямар юу нь болчих вэ? Энэ нэг өөр болно л явчихсан. Жохон бүтлгүүл. Гэхдээ яг би инээдтэй ярих байсан юм аа ерөөсөө. Эмэгтэй хүн алгадуулж исэн түгээс овалцаач. Сайн. Бишээ ингээд гуруулаа ирээд ингээ алгацсан хэр инээдтэй биш юм. Юу нийт хэдэн эмэгтэй хүнд алгадуулж яв. Тэр оролцолт болчихсон хаа. Тэрнээс өөр Алгадуулж ерөөсөө үзсэн шүү дээ хүнд. 10 жилдээ л алгад. Та жоо багархмаар зүйл юу вэ? сайн залуу байсан болоо тэгвэл сайн Огт алгадуулж үзээгүй ихтэй хүн сайн залуу гэсэн үг үү? Биш шүү дээ. Юу гэсэн үгүй үг. учирсан эмэгтэйгээс л болж байгаа гэдэг тийм. Тийм. Үнэхээр новшим хийсэн ч гэсэн гараад ингээд зангидал Гараа карман даатгах. энэ дотор нэг юм гаргачихсан. 10 жилдээ л алгад. Одоо ч нэг амар алгадчих юм алгадаг үе өнгөрсөн байна. За манай жижигэгийн аль болонд явуулмаар түүхээ. Гэрэл Цацруулсан гэгийн болцоо. гэгээн болцоо нөгөөдг нь. Хараал цаар болцоо. За минийх болохоор би одоо яг гэрэл цацруулсан гэгээн болцоо хараал хар болцоо нэг зэрэг. Нэг хүн Жижиг гараас Нэг хүн нэг мөч. Аха. Балид. Ингээл ингэсэн юм уу тий? Энэ яг 10 жил тахгүй юу? Яг төгсөх анги. 9 дугаар. Үгүй Төгсөх юм. би тийм яг төгсөх анги таахгүй юу? Тэгээ би яг тэхэнд нэг би 10 тэр дээдийнхээ ах 2 төгсөх байхгүй. Тэгээд гисэн чинь нэг хичээл орж ирсэн чинь л хаалгаар ингээл шагаагаал тэдний ангийн залуу шагаагаал. Нэмээ гараад иргээл тэгэл яасан бол гэл давтлага орж орой болсон байсан. Ханхуулц. Тэг гараал гисэн чинь намайг дагуулал явж гин. Тэгэл ингээл тэгсэн чинь нөгөө нэг ингээл дээд давхар руу гарсан чинь коридор ингээл хав аранхуу тэг ингээд нөгөө нэг юм лагаар ингээд зам засцсан. Тэгэл өвөө за хөө би чинь нөгөө Сургуультай. Тийм сургуулийн коридороо замаар нь алхаал нэг анги руу орсон чинь зүрхэн хэлбэртэй лаагаад тийм. Тэр ингээд лагаа ингээд зүрх хэлбэртэй болцсон өөрөө дотроо голдон зогсож байна. Тэгэл би чи ингээл амар. Тухайн классик шүү дээ. Тэгэл загсаал ингээл нөгөөч өгөө бараагүйсэн. Тэгэл нөгөөч ингээл юм хэлж байгаа шүү дээ. Тэгэл хайртай дуртай гэл би чи ингээл нэг жоохон анхны яв хэрэглээсэн болохоор ингээл баярлж авч мавал ямар гоё ингээл амар гоё яасан баггүй. Нөө жилийн үе хэрэгэлсэн үү? Тийм. Тэгэл ямар гоё юм аа ингээл. Тэгэл нэг бодлого тэгэл ингээл тэрвэрлдэл ингээд байжсэн чинь ингээл инээлдэ явчихгүй юу. Тэгэд гисэн чинь нөгөө нэг ангийнх нь хүүхдүүдэнд ингээд нуугтай байж исэн за. Тэр ангид нь тэгээ би жоох ингээл ичээ санаа зовоол тэгээ процесс нь яасан бэ гэдгсэн чинь яа нэгт яг ярихаас жоох ичээд л юм та. Жоок байсан юм шүү дээ. Үгүй. Йоо. Тэдний ангийн банд нь агаад залуу нь яг тэр процесс нэг охиныг гуйсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай тэр залуу гэс амжуулаад хамт нэг тэр бүхний би манус гэс надхан дээр чи госчих гэсэн юм уу? Тэр одоо зүйлийг бол одоо ангийнхан залуу шал өөр охинд зориулж тэр бүхний хийсэн чинь тэр манай нөгөө нэг үерхчихсэн залуу маань тэ сая Мэн босоо. Надад битгий надад өдрөө гэс надхан тэр чинь жижиг дутч. Нэгсэн шүү дээ. Тэгсэн. Сайд. Яг уу сайд чи залуу сэргэлж. Юу наач одоо яг тэрийг ингээд нөгөө мэдээд би надад зүгээр амар яасан нөгөө найзууд мэдчихэж байгаа шүү дээ. Тий нөгөө охин ч гэсэн мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэнгүүд би тэнд ингээд бүр ингээд тэрийг анхныхаараа хүлээгээд авч байгаа тэр ингээд тэнэг царайлж ирснийг бусд нь ингээд тэр анги дотор хараад байж исэн гэж бодохоор одоо ингээд өөрөөсөө систем юм тийм гом жоох яагаад тийм. стол яг стол нэг өдрийн дотор. Тэгээ цаашаа үргэлжлсэн мэт харилт. Нэрэл сэтгэлэн сайхан юм. Тэгэл хайртай юм чинь тэгэл заад бантаал тэгэл уучлал тэгэл өнгөрсөн шүү дээ. Одоо тэр залуу гэдэг бол мэдгүй би одоо тэрийг өстой амьд эсгэнч мэд. манай подкастыг үздэг болов. Үздэг болчи нэр арайч тийм нэр. Чи яаж чадваа юм бэ? Тийм болохоор тэр зүгэн дотор юу ч хүрээгүйсэн байгаа байхгүй. Бас өөрөөгөө л зогсож байсан. Анасаа бэлдсэн байсан бол нэрэд үнэхээр нэг бамбууш бариад зогсож байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ чи мдээгүй байсан бол уг нь гоё юм тий. Тэг мдээгүй байсан чигээрээ байсан бол та үл. Гэтэ мдээгүй байсан чигээрээ байх бас боломжгүй юм шүү тий. Тэгээ сургууль дээр болж байгаа үйл явдал болохоор яаж иж байгаа л хизээ нэгэн цаг хин нэгнээс сонсгол гэсэн баг тий. Тэр чи яг үндэ ингэсэн штэ тэгсэн штэ гэл нэг энийг бас хов болоод ирэхсэн баг л та. Гэтэ яг шууд тухайн мөчтөө мэдсэн гэр бас амар хэцүү юм аа. Инээлтэл ороод ирж байгаа юм.
Тэгээ 10 жилийн хүүхдүүд чинь тэгэл шууд л яриад инээлдэлээ шүү дээ. За яах. Аа яах зү. Бид хэд чинь бензин асаадаг гэсэн гэдэг байхгүй. Бензин асааж байгаад бас төмөр тавьж суудаа бас нийлэдэг байд юм л шүү дээ. Тийм. Нөгөө охин угаарталж мугаарталж. Лаа бол гайг юм шиг байна. Гэтэ өрөө амар халан болчдөг юм шиг үл. Би одоо ямар лаа ганц лаа асаач утсан биш. Би ч асаач үзээгүй юм. Нэг лаа асаач утсан. Ахлууны тийм лаан дотор зогсчихсан болцоо байд юм уу? Лаан донд байхгүй. Бензин дотор бол байх юм. Бас яг тэгж нөгөө нэг сургуулийн коридороор ингээд явж исэн чинь манай дээдлийн ангийн хоёр ах гэх юм уу ах юм да. Миний ингээд чихвчиг болоож авч яваад тэгэл би би чихвчиг гэлсэн араас нь дэлжих налгүй гээл тэгэл ангиас орж ирээд аваараа гэж үгээл тэгэл би чи анги руу гүүгээл яасан чи миний чихвчиг миний гарт өгснө анги руу түлхэж ороосна шууд хаалга гаднаас нь алдарчдаг байхгүй. Тэгэл ингээл харч маа дээдлийн анги ах гонж өмссөн зөө форм биш. Яг юм гонж өмссөн зөө. Тэгээ яг юм набор цэцэг зүрх хэлбэртэй юм шоколад тэгээд юм цэцэг барьсан цоосч исэн. Тэгээд ямар нэгэн юм гуйлт бол байгаагүй зөө. Ингээд ямар ч бит хоёр ингээд харьцдаг бол хүмүүс байгаагүй. Зүгээр л нэг юм дээд ангийн нэг юм ах гэдэг үүднээс нэг ингээд маадрал байж нөө заал малндаг бэлтгэл хийдэг гэсэн байхгүй. Би нөө сургуулийнхаа шигшээ тоглодог байсан. Тэгээд тэнгуү тэр ах бас шигшээ тоглодог байсан. Тэгээ ингээд нэг удаа бит хоёр амар хэрэлдээд тэг яг би бинийг үзий ядаа дуустдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэрний дараа яг ингээд цэцэг өртөн цогсч идэв. Тэгээд би ингээд бодохдоо тэгж хэрэлцснээс нь уучлалт гуйж байгаа юм бэ нэгийг бодсон зээж хат амар тэнийгээ тэгэл зүрхэн хэлбэртэй шоколад цэцэг барьсан цогсож байхад би зүгээр л уучлалт гуйж ингээд бодсон. Тэг өөрөө надаас ерөөсөө ирэх шиж асуугаагүй байхгүй. Тэгээ зүгээр намайг уучлаарай гэж хэлсэн байхгүй. Тэгэл би зүгээр уучлалт гуйж байгаа юм байна гэж бодчоод байсан чи оройн хариугаа авъя гэд. Тэг би юу хариу гэдгсэн чинь юу гэсэн үг юм тэнийг юм уу нэг юм уу гэхээр тэг би юу гэсэн үг дахиад хэрэлдээсэн. Тэгээд дууссан. Юу н амар юм нөгөө ерөөсө буулт хийдгүү хоёр хүн байсан. Тийм ингээ байнга хэрэлдээд ингээ сарс гэл байж. Тэгэл сургуулийн заал маал руу оронгууд ингээл амар анхна чам зориулж гэсэн 3-аас шидэж мэтэйл нөгөөх нь орохгүй яж. Тиймэрхүү юм ер нь сургууль дээр тэгж гуйлгаж хэсэгт лаан дунд бол зогсож үзээгүй. Том болооч ч том болоод ч лаанд зогсож үзээгүй. Ер нь том болоод тэгж гуйлгасан юм бараг байхгүй дээ. Одоо ер нь гуйж гин үү? Гуйхгүй байна уу? Тэгвэл нэг асууч. Одоо ингээд та харилцаанд орж байхдаа ингээд яг албан ёсоор ингээд чи миний найз хүн болооч гэдэг ийм зүйл дуртай юу? Эсвэл зүгээр яваанда дуртай шүү дээ. Тэгээд тийм юм байхгүй болохоор нөгөө үерхэд байгаа яагаад байгаа мэддэхгүй харилцаж одоо ингэ явагдаад байгаа байхгүй. Хотод худлаад л наач царайг нь харж байгаа л шийд. Гэхдээ яг хөө тэл үерхэгдсэн харилцаанууд ингээл байдаг л байх л да. Гэхдээ тэл битүүхэндээ эмэгтэй хүн бас юм хойноос тиймэрхүү юм ингээл бас хүлээд гэл юм шүү. Тэл хүлээгээл өгөхгүй бол тэгэл за үерхэгдсэн л юм байна л. За үерхэгдсэн. Тийм үерхэгдсэн л юм байна л да. Гэж үйл бод. Билээ наад. Биг амар охин гуйжсэн үү? Охин амар гуйжсэн үү? Гуйж байгаа юм байна. Тийм би ер нь тэгэл гуйлтаа тэгэл болцоонд өрж ийн гэж боддоо шүү дээ. Тийм. Болцоо болгонд. Яг тэр нэг болцчихсэн тэр л. Босоод харилцаа бол ингээд яваанда бүтчихсэн харилцаа. Гэтэ эрэгтэй хүнд яваанда бүтгэх нь амар байдаг юм уу? Үгүй яг хөө зүгээр ингээд одоо эрэгтэй хүнээс гарч байгаа нэг юм юу штэ. Тэгээ үерхий гэж хэлээгүй мөртлөө нэг юм одоо кэрлэлт марлэлт ч юм уу ингээд арай харилцаа ондоо болж эхэлж штэ. Тэнгүү тэрийг эмэгтэй хүмүүс ингээ ойлгохдаг байх гэж боддоо штэ. Ойлгоно л та яа. Манай ирчүүд адилхан үстэй. Ойлгоно. Тэгээ сүүл ингээл өмсөж хөтөлтөд аваад ойлгоно. Энэ шүд даварлаа шүү. Тэгээ би яг сүүлд ойлгосон байхгүй. За юм official юм бол эмэгтэй хүн аяг хүстэй юм байна. Тэгээд нэг цэцэг бариатай бүүч юм өгч байна л. Зөв бас тийм учиргүй ингээд ийм материаллог юм хүсэхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр л хамт кино үзээ сууж байхдаа ч гэсэн хэлж болох юм байхгүй. Заавал тийм сүртэй ингээд бэлдээл тэг ингээд цэцэг навчуулаад ингээд эмэг зүйлс бэлгэлээч гэж гуйж байгаа юм шүү. Хамт ингээд гоё романтик сууж байхдаа л хэлээл бас гацар дээр үнсдэг ч юм уу те. Тэр чинь тэгэл болно шүү. Оруулахтаа ч юм уу те. Тэ орсных нь үүдэн зогсож байхдаа ингээд хоёлаа ингээд кино минутаар гардаг шүү дээ. Хоёлаа үерхсаа шүү гэхгүй гэж болж шүү дээ. Тийм ямархуу юм байж болно. Яг ингээ харахаар нөө эрэгтэй эмэгтэй хүний нэг юм харилцааг ойлгож авах бас өнцөг бас шал өөр байгаа байхгүй. Эрэгтэй хүн ингээ эмэгтэй хүнийг бас айгүй их хүсгэл гэж боддог юм шиг байна тий. Тэр нэг
sorry сүүлдээ найлзан ингээд ямар ч нэг юм үерхсэн гэдэг хүн тэр хүнээс юм ирэх байгаа шүү дээ. Би үнэхээр ингээд өөрөө гойд юм л гэж бодож үзсэн шүү дээ. За үнэхээр ямар амаатын ингээд аль биесны болох гэдэг шүү дээ. Бүр ингээд яг тийм бодлыг орж ирсэн. Тэгээ найзтай хэлсэн чинь манай найзууд тийш дээ яадгийн одоо үед чинь бас тийж болдог болсон шүү дээ найзаа мэзэг гэл. Тэгэл яг тгийг үлдээ. Яг бодлоор төрсөн үнэхээр. Тэгтэл нь явсан. Тэгтэл явсан шүү дээ чи. Бүр тийм юм бодтол маань нэр. Тэр нь хэдэн жил байсан? Тэр дэндүү мэндүү бас гоё гойдог үст те. Хоёлоо одоо үерхөө. Тий. Хоёлоо ингээ үерхөө суяах уу. Тий. Тэр чинь бас одоо гуйлт юм байна. Тэгээд хэлсэн ч яахав дээ. Харин тийм. За. Нэг өглөөс ирэл ам цайгаа угаа суучихдаг тий. За одоо илүү үерхээ. Одоо ингээ ер нь ингээ аль биесны боллоо шүү гэж үгүй тий. Өнөөдрөөс хоног тоолын нэг. Тэгээд хоёлаа ап татаад хоног бүртгэдэг. Тийм апууд байгаа юм байна л та. Би ч ингээ болзоонд үрэл ер нь ингээл уур амьсгал ингээл ондоо боллоо. Ер нь огтуд ч ойлгочтой болоо гэж тэл. Тэгтээ ойлгодог л доо. Ойлгох юм шиг байгаамаа охтууд байна. Хөрхөө ойлгоол юм шиг байна. Ойлгодгоо тэр гурав маань ойлгосон. За тэгээд бүгдээ подкаста дуусгая. Айгу гоё хөөрхөн ярианууд ярьлаа, 10 жилийн ярьлаа, бүгдээ болцооны түүхүүдэд ярьлаа, үзэл бодлуудаа ярьлаа, том үний чим ярьлаа те дундуур нь. Гоё юмнууд зөндөө ярьлаа. Хоёр сочиндаа урлагийн одоо асар том амжилтад өгсөн хоёр урлагийн хүн Баярлаа. Айгу гоё байдаг. Урлагийнхаа орж ирэхээр айгу гоё байдаг. Тэгээд анхлундаа бас амжилт өгсөн харилцаанд. Танаас ч амжилт төсөөлөд харилцаа биш баха. Тэгээд үздэг бүх хүмүүстээ бас маш их баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монголынхаа өнцөг булан бүрээс үздэг бүх хүмүүстээ бас баярлалаа шүү. Тэгээд хамтран ажиллаж байгууллага та бүхэнд пив таалагдж байх гэх найдаж байна. Cheers пив та бүхэн одоо сүлжээ том дэлгүүрүүдэд судалтай авах боломжтой, тэнэвэр бас захиалаад авах боломжтой. Дээрээс нь хадгаламжаа нэхэ, хадгаламжиндаа мөнгө нэмэхэ, хадгаламжаа сунгахаа бүгдээ мартва. Хоёр өрөө байрны эзэн нэг нь бүгдээ ятаж чинь подкастынхаа нэг нь болоо л та бүгдээ шахаал та тийм ээ. За дээрээс нь одоо тоглоомоо бүгдээ авцгаарай. Том үнийхээ тоглоомыг бүгдээрээ төрөөнийхээ secret 20 гэдэг одоо промо кодоор 20% хямдруулж бүгдээ ийм осоос авах боломжтой байгаа шүү. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай. Баяртай. Bye bye.